шарлан гадаг хавртаа хагдан соёл надад ирсэнсэн сэтгэл зүрхнээс имлүүлсэнсээр сэрсэнсэн зүрхт бол хоёр бинэ харсансан хайр хоёр наашилан зүтгэсэн зүгээр гэж надад зүрхийн татаа гэж болсон тэгэд хур буруу үүдэх гэж шивэрсэн. Баахан алдлаа гитартайгаа. Та бүхэнд энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Онцгой нэгэн дуу хоолой мэдрэмжийг сонсогч үзэгч та бүхэнтэйгээ хуваалцахыг зорддог Хөгтөнгөр подкастын маань дугаар эхэлж байна. Тэгээ энэ удаагийн зочноор маань Нүүрний хамтлагийн рэпер Баги хүрэлцэн ирсэн байна. Тэгээд юун түрүүнд бас урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Бүр өнөө өглөө дарахнаас гараад шууд одоо ирээд бид хоёр подкаст бичиж байгаа шүү. Баярлалаа. Энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Мэдээж та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Урьсанд баярлалаа. Манай Хөгтөнгөр радио анхны одоо богино долгионы одоо радио станц буюу богино долгион цацсан анхны FM бохгүй. Ямар гоё. 94 оны 12 сарын 15-нд одоо анх долгионоо цацаж одоо үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг. Тэгээ одоо бол ингээ 30 гаруй жилийн хугацаатай ингээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Таны хувьд бол мэдээж жинхэнэ FM радиогийн үеийн сонсогчийн одоо яг тэндээс одоо хөгжмийн боловсрал тэр мэдрэмжүүдийг бас авдаг байсан баха. Ямар долгион сонсдог байв? Мэдээж хүүхэд байхад бас анх дуулж эхэлж байхад FM радио бол хөгжсөн байсан тухайд хамгийн их ханддаг газар нь байсан. Мэдээж танаа FM радиог бол маш их сонсдог байсан. 104 бас байсан, 106 байсан. Олон FM радиод байсан тий. Гэхдээ танах чинь анхдаг чинь бүр 30 жилийн урт түүхтэй тийм сувг байгаад байгаа. Таны хувьд яг ямар хамтлагийн сонсогч байсан бэ? Анх мэдээж артист болон дуу хөгжимд дурлсан түүх бол байдаг шүү дээ. За MTV тухайд кабелийн телевиз дүнгиж нэгж явах үед байсан тий. Тэгэхэд одоо за Монголоос л мэдээж нэрлэн эхлээд л бол юу яач. Тухайд Backstreet Boys байсан, Spice Girls өөр ч одоо олон хамтлагууд байсан, NSYNC тэгэл одоо Tempo өөр ч одоо бүхэл хамтлаг за бүх ер нь тэр үеийн хамтлагуудыг бүгдийг сонсдог байсан. Vanilla Ice, MC Hammer, за тэгэл DJ Bobo гэл те байсан. Тэгэл бүгднийг сонсдог гэсэн. Монголоос мэдээж ирэг камертаа Номтаст те тэгээд iStop, Montrap, Digital, Lumino, хоёр хүү за эргчлөө олон хамтлагууд сонсдог байсан. Ер нь бүгднгийнхэн дуунуудыг мэддэг. Тэгэл дуртай яг л мөрөөддөг байсан. Тэгэл удалгүй тэгэл 10-аад төгсөөл боломж гараал нүүмнэм гэл дуулаад эхэлсэн л те. Тэрнээс өмнө дуулах бэлтгэлээ хийдэг байсан юм уу да. Тэр хэдийнхэн дуунуудыг дагаж дуулаад гитараа барьж гадаа найзуудтайгаа зүг дуулаад бэлддэг байсан юм уу. Бас бүжгэлдэг байсан. Тэгэл яг л ер нь урлагт орох их сонирхолтой байсан. Тухайд сакс их тоглодог байсан. Өсвөр насндаа саксан бөмбөг их тоглодог байсан. Ер нь бол сакс спорт хөөхөө, урлаг хөөхөө гэдэг л сонирхолтой байсан. Яг л ийм хоёр сонирхолтой байсан. Тэгээд сакса хойш нь тавиад урлагаа сонгоод тэгээд дуулаад явсан. Яг тухайд рэп бүжгэлдэг байсан болохоор бүжиг жоохон тийм юугүй одоо рэд үгүй гэж харагд хүмүүс зөвлөдөг байсан. Ойр тойрны хүмүүс. Тийм болохоор за бүжигч болохгүй юм байна да гэд боддог байсан. Гэхдээ дуулъя гэж бас сонирхдаг байсан. Тэгэл ингээл дууга хийгээл явсан. Анхны дуу маань болохоор 14 настайдаа гитартай ингээд зохиож үзсэн. Тэрийг маань найз нөхдүүд маань мэддэг. Тэгээ олон өссөн яг нэг хорол байрныхан ч юм уу тийм нийлдэг байсан хамтлагийн бүжигчд маань ч юм уу тийм бүгдээрээ л яг тэр дуунууд дагаж дуулдаг байсан. Тэгээ би за дуу зохиож болдгийм байх гэдэг мэдрэмжийг 14 настайдаа авч ирсэн. Тэр одоо яг нөгөө бас яг миний хувьд бас миний хүүхэд насаас дархан төссөн болохоор бас айгүй ойрхон санагдаж байна л да. Яг нөгөө гадаа бол яг шийдэн дээр л байж идэг байсан шүү дээ. Нэг жоохон нар буугаал нэг байрнаас өдөр шийдэн дээр гарангууд шийд яг фиг дүүрэл тэгэл нөгөө бөмбөг харагдахгүй харанхуй болонгот нэг гитартаа гадаанаа дуулж идэг тий. Яг тэр чинь л хийгээл өсвөр нас яг л гоё одоо айгүй гоё өнгөрсөн. Таны хувьд бүр саксаа сонгох уу, урлагаа сонгох уу гэхээр бас
сакс бол яг урлагтай яг адилхан хэмжээний бүр юм хайртай, дуртай бас тэр тодорхой хэмжээнд бас нэг өөрийгөө сорих бол хүслээс байсан байна тий. Манай миний төрсөн ах маань болохоор жаргал сайхан гэдэг жагаа гэдэг. Тэгээд намайг одоо надаас 5 ах л та. За намайг 8 настай 9 настай байхад бол яг дархны өсвөрийн одоо юун дээр бол бүр алдаг байсан. Би тэгэл хүүхд байхдаа одоо ах нараасаа ааваасаа тийм үлгэр дүүрэл аав шүү дээ. Тэгэл дүнгиж шилжилтийн насанд орж исэн үе саксан бөмбөг тоглох маш их хүсэл мөрөөдөлтэй болж исэн. Тэгээд дарханчууд бол гулжиж байгаа гэж мэднэ л дээ бүгд. Ахтай хайртай. За тэгээд за би өөрөө тоглоод за өсвөрийнхаа 8 дугаар ангида шилдэг тоглож болж исэн. 9 дугаар ангида бас ер нь бол яг өөрийнхөө сурж исэн 10 жилийн сургуулиасаа сакс тоглоод за 4 үе тоглодог байлаа гэхэд за нэг баг 60 оноо авлаа гэхэд би багийнхаа 50 оног авдаг ч юм уу тийм. Бүр тийм байсан. Тэр үеийн саксан бөмбөг арай өөр байсан л та. Одоо 5 тоглогч яг ингэж гой багийн тоглолт хийхээс илүү баг ер нь 2 төлхөө тоглогчтой тийм. Тэрүүгээрээ багинд оноо нь явж идэг тиймэрхүү систем нэрээ өөр байсан. Одоо бол өөр болсон байна. Айл сайн багаараа тоглосон ялдаг тийм. Тэр үед ер нь 2 дугаар ангидаа ч юм уу солгоо алхдаг байсан. Тийм. Баруун солгоог шиддэг. Яг ерөнхийдөө хүүхд байхдаа маш эрт бэлдсэн. Тийм болохоор саксан бөмбөгтөө илүү их амжилт гаргахаар байсан. Тэгэл яг 10-аад төгсөөл 1-р курст ороод дуугаа илүү сонирхсан юм уу да. Тэгэхэд студ дүнгиж олддог болж эхэлсэн. Студ ер нь олддгүй байжгаад студ олддог болоод дуулах зам мөрөн маань засагдсан. Тэгээд яг 1-р курс 2-р курст хийт дуунууд маань гарсан. Тэгээ үдшээр найз өхөндөө тэгэл минийх гээл одоо энэ дуунууд маань бүгдээрээ гоё бол за дуугараа явъя гэж бодсон. Үдшээр дуу бол бас л яг нөв нэм хамтлагийн яг тугийг яг сонсогчтой юм яг хатгсан дуу шүү дээ. Одоо ч бүр яг үдшээр сонсч ханахгүй л байна. Дуусахгүй л байна. Үнэхээр гоё мэдрэмж өгдөө. Үдшээр гэдэг дуу болохоор манай оргил оё тука 3 маань анх дуулжсэн. Тэгээ би 1-р курсээ төгсөөд яг дархандаа зуныхаа амралтаар ирсэн чинь миний багын найз хамт бүжгэлдэг оё маань оргил тука 2-тай нийлээ үдшээр гэдэг дуу хийсэн байсан. За тэгээ би найз өхөндөө гээд бүүвэ гээд 2 дуу зохиоцсон. Дархныхаа студ нэгдсэн бахыг нь мэдээд ороод тэр газар дуугаа бичүүлэхээр найз өхөндөө бүүвэ гээд 2 дуугаа бичүүлжсэн. Тэгээд за оётойгоо дайралтаад ер нь нөө нэм гэдэг хамтлагт оръё. Яг хуучин цуг бүжгэлдэг байсан найзууд маань бүгдээрээ дуулах сонирхолгүй байсан. Би л одоо тэгэхээр за багийнхаа найзтайгаа ингээд яа гээд нөө нэм хамтлагт үдшээр гэдэг дунд гарцсан байхад нь орсон. Гэхдээ зам зай гэдэг цомогт 2005 онд яг хэвлэлтээс хурж ирэх 2004 оноос 5 оны хооронд цомгийн ажил дээр тэр студийн ажил дээр болохоор биний нөө нэм дээр одоо үдшээр гэдэг дуун дээр миний хоолой байдаг. Яг цомгийнх нь юун дээр нь орж исэн альбасаар тэгээд ситэнд бол миний хоолой байдаг. Тэгээд зам зай цомог дээр миний дуунууд байдаг, хоолойнууд байдаг тий. Таны яг соло уран бүтээлүүд бас байгаа шүү дээ. Тий. Хайртай хар ч юм уу тий. Тий. Би бас яг ингээд тархныг бодсон чинь хоёул подкаст эхлэхээс өмнө ярьжсэн. Би таны яг ийм л байна гэдэг дунд дуртай гэдэг. Тэр бол амар ийм зураглалтай дуу юм шиг надад санагдаад байдیں۔ Яг ингээд бүр ингээд бүтэн ингээд тарханд ингээд тойроод ингээд алхаал тий. Коло уугаал яг л нэг ийм бүтэн ийм зураглал юм шиг надад санагддаг байхгүй. Тэгэхээр та дуу зохиох одоо тэр дуу бүтээх тэр процесс дээр ер нь яаж ажилдаг вэ? Ер нь тэгээд өөрт мэдрэгдсэн хамгийн гоё мэдрэмжүүдийг л дундаа шингээхийг хүсдэг. Ер нь болсон бодит явдлыг болсон бодит зүйлийг тэнцэнэ хийхийг хүсдэг. Тийм болохоор энэ дуунууд зарим дуунууд хүмүүст хүрсэн бах яг сэтгэлээсээ гарсан яг үнэн бодиттой зүйл. Тэрнээс хий хоосон одоо ямар нэгэн зүйлийг үлгэрлэж бичиж тэгж чадахгүй л да. Мэдээж яг урлаг уран сайхан бол үлгэрлэл байна. Одоо хэтрүүлэг байна. Тийм зүйлс байдаг. Тэрийг бол тохируулж хийвэл зүгээр. Тэгэхээр дуунууд маань ерөнхийдөө мэдэрсэн зүйлсүүдээс л хийдэг байсан тий. Тэр ийм л байна гэдэг дуу маань болохоор яг л тэгдэг шүү дээ. Нэг ганц бие залуу яг ингээл
яг гоё ганцлах дуртай тий. Орой ингээд найзуудтайгаа уулзахгаа яардаг, гоё хувцас өмсөө гардаг тий. Тий, яг тэгэл одоо орой night club руу ордог ч юм уу тэгэл дуртай дуугаа DJ дээрээс тавилдаг тий. Нэг тиймэрхүү утгатай байдаг. Тэр энгийн мөртлөөс аягүй хөөрхөн болсон дуу. Баярлалаа. Энэ дуун дуртай гэж олон хүмүүс надад хэлж байгаагүй. Гэтэ би энэ дундаа дуртай. Би яг 12 илүү 13 онд яг сонсоол. Гэл. Тэгэл мэдгүй одоо юу гэх юм хүнд одоо нөгөө нэг ойрхон санагддаг мэдрэмжил тэр хүнд бүр ингээ бүтэн үлдсэн байт юм болов. Зөв би сонсогчийн үднээс л хэлж байгаа шүү. Нөгөө дуу ингээ хүний ингээ бүр ингээ дотор ингээ үлдчихдэж штэ. Бүр ингээл тэгэл ингээл ингийн хийх юмгүй үедээ тавтад сонсоод ч юм уу нэг юм сонсох хэрэгцээнд нэг тийм байдаг штэ. Тийм мэдрэмж төрүүлсэн дуу байхгүй юу? Тэгээд таныг яг нөө одоо чинь та шууд үгээ бичгүй эсвэл яг эхлээд аяа одоо энэ дээр ажиллах уу, үгэн дээр ажиллах уу? Би таныг дууга яг яаж зохиодог бол гэж бодож байгаа байхгүй юу? За эхлээд бол юу яа тий. Аяа ер нь хийдэг. Гэхдээ дуу болгон өөр янз бүрийн арга барилаар бүтдэг. Тэрүүгээрээ өөрчлөгдөх. Хуучин бол гитар дээр аяа хийгээд бал цаасаар үгээ бичээд одоо найз охиндоо шиг тий бал цаасаа энэ юу гонтраад тэгээд захилч за тэгээ гитар бал цаастай бас дуунууд бүтдэг. Тэр дуунууд бол мэдээж хэрэг за би нэг түүх ярил л да. Анх ингээд дуу зохиож үзмээр санагдаад хүүхэд байсан юм аа. За 14 настай ч юм уу те. Тэгэл ингээд эхлээл нэг балкон тагтан дээр зуны оройтой гой хонж байгаа л за гой дуулах сонирхолтой. Тэгэл дуу бичиж үзмээр санагдаад шүлгээ хийгээл аяа ингэж бодож олоод хийсэн чинь маргааш нь босч ирээд аяа мартцсан. Нөгөө нэг аяа. Ямар хуу аятай байлаа гэдэг. Тэнгуутаа за надад ямар нэгэн аяа чэйжлэх тийм зэмсэг хэрэгтэй юм байна гэдэг гитар хөгжмийг сурж исэн. За тэгээд гитар дээр дуулах дууныхаа функцийг хэмжээг нь аваад тэгээд дээр нь шүлгээ бичээ бал цаасаар бичээд ингээд нийлүүлээд одоо минийх за өчигдөр хайртай хар за тэр дуунууд маань ердөөс бал цаастай л гарсан юм. Гитар дээр аялгаугаа мартахгүй тул бэлтжүүлдэг. За рэп дуунууд маань болохоор паниграм гэж ярьдаг те ай гэж ярьдаг. Битээ хамгийн түрүүнд эхлээд хийчин тэрэн дээрээ одоо яамархуу байдалтай өглөх үү гэдгээ бодож флоу хийгээд тэгээд тэрнийхэн дараа шүлгээ яг тэрэндээ зориулж одоо ингэж дуулвал гоё юм байна гэсэн зүг. Тэгээд мэдээж хэрэг тэр аян дээр огтлолцох утгыг энэ аян дээр ямархуу үгээр үг бичих юм бол гоё болох юм байна гэдгээ бодож олж мэдрээд тэгээд нэг зүйлд огтлцуулаад ингээд энэ зүйл дуу гардаг. Дууг бол олон янзаар хийж болдог. Эсвэл эхлээд үгээ бичсэн байжгаад ай хийдэгч нөхцөл байдаг. Гэтэ янз бүр ингэж хийсэн дуунууд өөр өөр ингэсэн онцлогтой болдог. За гитар бал цаастай хийсэн дуунууд бол ерөнхийдөө үлддэг. Миний бодлоор айгүй гоё тийм. Тэгээд тэр болсон дуугаа очиод ай хийдэг хүмүүс дээр очиод ингээд ийм аялгаутай энэ дээр нэм юм явмаар байна гэж зөвлөөд тэгээ хоолоогоо бичүүлээд ингээд баяцсаар байгаа их гоё болдог л тоо. Тий. Тэгэхээр бүр 14 настайгаас хойш бол та яг энэ дуу бүтээх, зохиох, тэр өөрийн мэдрэмжийг яг уран бүтээлээр илэрхийлэхдээ бүр маш олон жилийн хугацаанд хийцэн байна шүү дээ. Тэгсэн. Таны хувьд яг хамгийн бүр юм одоо өндөр эмзэглэлээс ч юм уу те. Хүн ингээд янз бүрийн байдлаар эсвэл гоё агуу гоё хайртай уулзраад ч юм уу. Хамгийн өндөр одоо тийм сэтгэл догтлолоор бүтээгдсэн дуу гэвэл та аль дуугаа онцлох вэ? Дуунууд ч бас байж болно. Тийм, өчигдрийг хэлнэ л дээ. Өчигдрийг хэлнэ, хайртайг хэлнэ. За. Тэгээ бүх минийхийг хэлнэ. Эднэр болохоор яг л бүр чин сэтгэлээсээ бүр одоо зүгээр хайртай гэж хэлэхээр багдаад байгаа зүйлийг бүр хайртай гэж хамаг чангаараа орилоход хүртэл багдаад байгаа зүйлийг ингээд давчтаад ядаад ингээд бүр ингээд хэлэх гээд байгаа зүйлээ одоо илэрхийллээ бүр ингээд тэгж харуулсан тийм дуу л да. Тэгээд таны минийх гэдэг дуу бол яг анхны дебют яг клип. Тийм. Тэр миний сооло анхны одоо хүмүүст хүрсэн дуу. Тийм. Тэр одоо 2007 6 байна уу 7 онд хийгээд 7 онд хүмүүст хүрсэн юм уу да. Тэр дуу. Би ч яг сонсоод ингээл яг нэг бүх юм одоо ингээд манай үеийн сонсогч нар бол яг хуу би өөр дээр л хэлэх юм байна л да. Яг тэр ингээд дуун дээр гарч байгаа үг
Миний хувьд л амар чухал байсан. Ингээд ингэж явсан ийм хайр ингэж явхад инглээ гэж юу ч юм ингээд тэн дээрээс ингээд амар их одоо юу гэх юм би бол хувьдаа ингээд өөрийн мэдэхгүй нөгөө нэг ах хчээс сонсоогүй тэр боловсролыг авсан гэх юм уу? Одоо намайг одоо төлөвшүүлсэн зүйл байгаад байгаа байхгүй. Энэ дуунууд болохоор яг гоё үлгэр шиг тийм одоо хосууд хоорондоо бие биендээ ингэж одоо үн сэтгэлээр амар гоё үлгэр жишээ те тийм гоё нандин гоё байгаасаа гэсэн үүднээс энэ дуунуудыг ерөн хийсэн. Гэхдээ тэр дууны одоо минийх гэдэг дууны жишээ лээ л да. Энэ дууг болохоор би тухайд үргэжсэн охин маань яг Солонгос сурж исэн. Би болохоор Монголд яг нөөм нэм гэдэг өнгөж дуунууд маань гараад эхэлжсэн. Тэгээд Солонгос сурсан байсан. Хоёр талд байсан болохоор хамт байхын тулд би бүр нөөм нэм гэдэг зүйлээ орхиод цуг сургуульд нь очиж сурж исэн. Тэгээд тэр зүйл болоог бүтээгүүл дээ. Тэгээд клипэн дээр нь зураг нь гардаг баг шүү. Зураг нь гардаг. Тий, зураг нь гардаг. Тэгээд хамт байжсэн үе. Тэгээд одоо юм чин сэтгэлээсээ л тэр үгсүүдийг хэлж исэн. Одоо тэрэн дээр одоо за хоёрдугаар бод дээр цэцэг шиг дийлгэрх ламит хайранд нөлмөс байгаасаа гэж нэг тийм үг шүлэг мөр байдیں۔ Тэрийг одоо би нэгдүгээр курс болоод явж байхдаа 10 дугаар анги охин үлдчихэж байгаа. Тэгэл яг өглөө болгон хичээлдээ явдаг тэр замынх нь яг юм амар том байшин дээр нь амар дүрсгүү шүршдэг удаар тэр шүлгийг биччихсэн байхгүй. Тэнгуут тэр шүлгийг яг дундаа агуулдаг. Ямар гоё юм бэ. Тий, тэгээд чи гэртээ цонгон дээр өглөө хичээлдээ би явахдаа дандаа хардаг үнэхээр гоё чи сандаа гэдэг тэр мөрөн маань болохоор өглөө хичээлдээ явах болгондоо цонхныхын доор очиж гэж харахаар гээд биенийгээ хараад би тэр инээлгчээд ямар нэг аргаар инээлгчээд сургууль руугаа ордог байсан үе юм уу. Ер нь болсон явдлуудыг бүгдийн тэр дуун дээр шингээсэн тийм үгтэй. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар хүчээр дууныхаа үгийг дуусгах гад ингээд нүцсэн юмнууд байхгүй. Үг бүр нь утгатай. Ялангуяа тэр хүн сонсох юм бол ойлгохоор тийм дуу болжсэн. Тэгэхээр ерөнхийдөө мэдэрсэн мэдрэмжээсээ л энэ дуунууд бүтсэн л дээ. Тийм. Яг өчигдөр гэдэг дууны тухай асуумаар байна л да. Тэрний өмнөх бас нэг дуу байдаг та. Цэглий гэдэг. Цэглий. Энэ болохоор яг өөр хүнтэй болсон гэдэг зүйлийг ингээд мэдсэн тэрэнгуутаа шууд ороод студи руу ороод ердөөсө дуу бичих гэжсэн тэрэнгуутаа яг тэр бол яг бүр амар сонд бүр кинон дээр гардаг шиг тийм хурдан гарсан дуу байхгүй. Аяа сонсоол энэ шууд тэгэл яг наад өгнүүд чинь хилээл ингээд ердөөсө маш хурдан богино хугацаанд гарцсан дуу. Тэгээд энэ дуу ингээд тайзан дээр дуулахад эвгүй юм байлээ. Зайл өөдөөс ингээд дагаж хүмүүс дуулахдаа ингээд бас тийм дээ. Нэг хүн биш олон өөдөөс ингээд яг дагаж дуулахаар тэр дуу нөгөө хүмүүс тухайн үед хүрсэн би нэг удаа дуулж үзсэн л дээ. Тэр нэлээд эрт дуулж үзсэн. Тэгсэн зэрэгтэл маань тэгж дуулахаар над руу хилээд байгаа юм шиг яг гэдэг тийм мэдрэмж авдаг. Гэтэ тэр нь дууны утга нь бол их зөв юм л дээ. Яг тэр хүнийг зайл гэж байгаа ердөөс утгатай тийм дуу биш. Зүгээр яг тухайн үед одоо жоохон R&B, хип-хоп тийм дуунууд чинь одоо жоохон хатуу хөвгтэй байдаг тийм дуунууд үед хараалын үг жоохон ингээ орцсон байвал их зөвүүн юм шиг санагддаг байсан. Тэгээд тэр мэдрэмж нь болохоор зүгээр хамт байсан бүх зүйлүүд л тиймэрхүү утгатай л зайл гэсэн утгатай л тэрнээс тэр хүнийг тэг яв гэсэн утгатай тийм дуу биш. Зүгээр сэтгэл хөдлөлөө харуулж байгаа тэр характер нь л байсан юм уу да тийм. Тэр дууны хөгжим нь гоё юм аа. Хөгжмийн нь болохоор тухайн үед бол надад бол амар онцгой юм гой санагдчихсан. Тэр өөр байсан. Баярлалаа. Тэр дууны шүлгийнх нь флоу нь болохоор бас нэг тийм R&B маягтай гэдэг нэг тиймэрхүү ийм юмнуудтай байсан болохоор тэр нь гоё байсан баг. Тий. Арай нэг аялгуулагч. Тий. Аялгуутаа мөртлөөс сүүлэлгөө холболттой. Тэгээд хип-хоп юм флоутой. Хуучны одоо аялгуутаа дуунууд ч одоо поп дуунууд те яг одоо юу гэдгийг тийм байсан шүү. Тэгэхээр тухайн үед бол за дижитал дуунууд бол гоё R&B дуунууд байдаг шүү. Гоё тийм бас юунуудтай. Зэрэг цэглий гэдэг дуу бол ерөнхийдөө гоё тийм хип-хоп шүлэгтэй аялгуутаа тийм дуу байсан болохоор гоё сонирхолтой байсан баг. Би бүр нэг тухайн үед өрхтөө байсан охиндоо хаягдаад тийм ингээд гадаа ингээд нэг газар нүх ухаж жагаад нэг захидлуудын шатаагаад тэгсэн чинь маа найз яг нэг утсан дээрээ таны дог тавиад ёо зүгээр амар болсон биз дээ. Би бүр клипинч бүр амар тод санаж байна. Бүр тэгэхээр надад бүр үнэхээр үлдэхэр дуу гоостэй. Тэрний клипин дээр нь ингээд
сонсож байгаа юмд ингээл унтраагаал ингээл татгалзаал лээдэн штэ. Нэг тэр нэг чихвчтэй явж байгаа хүүгийн чихвчийг авчиж авдаг нь би ойлгоогүй. Тэр яг ямар үйлдэл байсан юм бэ? Яг хөө тэр дуу явж байгаа газар болгоныг зогсоож байгаа гэсэн харуулж байгаа байх тий. Тэр чихвчтэн дотор бас тэр дуу явж гин гэсэн утгатай. Тэгэн годоод ер нь чихвч тэр дуу явж байгаа бүх үед тэрийг ингээд татгалзаад байвал зүгээр. Тийм. Өчигдөр дууны тухай. За өчигдөр гэдэг дуу маань болохоор ерөнхийдөө нөөмнэм чин үнчээр гэдэг дуу байдаг. Чин үнчээр гэдэг дууг би яг бид оргоо бит хоёр хууч ороод 9 дугаар байшинд гитартаа ингээд хийгээд за тэрэн дээр би өөрийнхөө бадгийг бол яг өчигдөр гэдэг дууныхаа мөрийг тэнд яг чин үнчээр дээр зориулаад биччихсэн. Эргээд харахад 4 жил яг өнгөрс за тий тэр шүлгүүд бүгдээрээ яг чин үнчээр дээр биччихсэн. Тэгээд би яг Солонгос руу яваад нөөмнээ маань үнчин гэдэг цомгийг гаргахад миний хоолой тэрэн дээр байдгүй. Тэгээд би болохоор тэр дууныхаа үргэлжлэлийг ерөнхийдөө өчигдөр гэдэг дуу гэхдээ би маш удаан бичсэн. Би 1-р курстэй биччихл байсан. Тэгвэл би бүр 4 жил 5 жилийн дараа хүмүүст хүргэсэн юм уу да. Тэрнээс өмнө болохоор би тэр дууг бол ингээл дараа л яваад идэгсэн. За ингээл харагд чамайг дуудаад гэд 2 жил ч гэдэг овон 7 жил гэдэг байхгүй. Тэгтээ тухайн үед 2 жил өнгөрчээ энэ удаа гэдэг шүлэх мүлхтэй байсан байхгүй юу. 4 жил өнгөрчээж гэдэг илүү. Тиймэр хүүхдтэйсэн. Тэгээд яг тухайн үед дуу гарахад 7 жил болцсон байсан тийм. Яа маш удаан бичсэн. Тэгэл би тэр дууга бадгийн ингэж явах юм байна, дахилтын ингэж явах юм байна гэл ингээл байнга одоо гитараа дараал. За ингүүл гоё юм байна гэл тэрийг бэлдээл гарт оруулаад яваад гэсэн. Тэгтээ студ гоё тэрийг мэн ранжрок хийж одоо хөгжим хийх хүмүүсттэйгээ ингэж яг гоё ойлголцож олцож чадахгүй явсаар байгаа тийм олон жил өнгөрцөн. Тэн дээр тэгээд чин үнчэрийн яг нэг бадгаа бас өгүүлдэг. Тэгээд тэр чин сүүлд нь 32 такт өгүүлдэг. Айгүй урт өгүүлдэг. Тэгэхээр тэрний үргэлжлүүлээ бичсэн юмнууд нь бас байгаа. Энэ дуу болохоор яг л бас одоо нэг чин сэтгэлээс гарсан дуу л да тий. Тэгээд энэ дууг дуунд мэдээж хэрэг түүх нь холбогдсон бас залуучууд зөндөө байдаг, хосууд зөндөө байдаг байх тий. Магадгүй одоо тэр дуунаас тий одоо уур амьсгалаа ингээд цагаатгсан ч хүн байгаа бах. Өөрийнхөө одоо тэр нэг юм мэдрэмжийг ингээд хөнгөлж исэн хүмүүс ч байгаа л ахaltaа. Яг нөө дуу бол уусаа хүн ямар үед ямар мэдрэмжээр тэр дуу таалагдана яг тэр үед шууд хань болж үлддэг юм шиг надад санагдаад байдаг хөхгүй юу. Хүний яг тэр анх сонссон тэр нандин мэдрэмжтэй тэр цаг хугацаанд ингээд тархин дотор ингээд фолдер үүсээд ингээд үлдчихдэг ч юм уу тий. Тэгэл сонсонгууд яг нөгөө фолдер эргэж хараад тэндээ очдог ч юм уу тий. Өчигдөр гэдэг дууг би маш олон жил хийх гэж тэрийг ер нь хийсэн байна. Тэгэл ер нь бэлдээл яваалсан. Тэр гэгээлэг айгуу гой гэгээлэг бүр яг бүр тухайн хүүхэд насны тэр зүйл мэдрэмжүүдээ бүгднийг агуулах гэж тэгсэн бол одоо ингээд сая ярианд донд ботсон чинь анхны гэгээлэг мөчүүдийг тэн дээр дуулдаг. Яг одоо цаг зогсдог бол гоётэй гээл тий. Тэр чинь үнсгэл ээж аав нь дуудаад тэ ингээ орж байгаа тэр үгнүүд бол бүгдээрээ л ердөөсөө яг бодит явдлаас сэтүүлсэн тийм үгнүүдтэй байсан. Тэгээд тэр чинь сүүлийн үгэлдэг хэсэг дээр болохоор за одоо ингээд олон жил үргэлжсэн 7 жил үргэлжсэн. Тэгээд ердөөсөө тэрийг илэрхийлэх гэж чадахгүй хүний газар очицсан. Яг ингээд хамт байж байгаа. Тэгэл амьдралын үнд ингээд ногшлуулаад за залуу хүмүүс тэгэл тэрнчээ чинь яг бүхэндж байгаа тэр мэдрэмж энтрийг бүгднийг агуулсан. Ерөнхийдөө яг ингээд нэг бүрчлээ харах юм бол ер нь үг бүрэн л яг ингээд утгатай л да яг тийм байсан. Тэгээд энэ дууг өнгөрсөн жил билүү студионд тэрний өмнөх жилч байна уу? Ингээд дуулаад зэрэгтэл бүгд дагдуулж хат бол дотор ингээл явж ирсэн. Яг нөө юун дээр social play park лөө. Тэн дээр бол би бол тэр тавлтан дээр байсан. Тэгээд тэр чинь олон нийтийн ихний тоглолт байсан. Тийм. Йоо тэр бол үнэхээр гайхамшигтай байсан. Яг бүр ингээд нэг үеийг ингээд шууд зүгээр цэнгэлж авах нэг арай. Тэ хөтлөгч нь гарч ирсэн нөө Рипер Жошуа байсан шүү дээ. За яа хүүхдүүдээ юу лээ хүүхдүүдээ ингээ аргалж маргалж айл мэл үлдээгээл ирвөөч гэж. Тэгээ би бүр яг тэгцээд байсан. Бүр энэ түрээс.
Тэгээ ястаа гоё байсан. Тэгэл тэр хүмүүсийн би тэгэхэд л одоо зэрэглүүд тэгж гоё дууг маань ингээд дагаж дуулж өөдөөс одоо дуусны дараа сэтгэл хөдлөлөө илэрхийлэх тэр орилго халга таших тэр чимээг анх удаа одоо бүр хамгийн тулцсан гарал мэдэрч үзсэн. Өмнө яхаа хүмүүс ингээл алга ташаал ингэх өмнөд үүдэг л та тэр дүүрсэн хүмүүс бүгдээрээ дуулаад дуусны дараа хүндэтгэл үзүүлж байгаа тэр мэдрэмж бол амар байсан. Таны яг дуунаж яг араас ингээд яг халтгаан ингээд нэг гатсан шүү дээ. Ингээд яг гацаад гэл. Бүр тэр нэг юм амар байсан тий. Яг би яг тэр донд байсан учраас яг бүр ямар амар юм бэ гэж бүр ингээд би өөрөө ичээд ингээд тэргээ ингээд хүмүүсийг чимээгүй байлгаад юм ярмаар санагдаа шууд заа ингээд дараагийн дуулга орох гээд ингээд тэг эхнийх дээр нь тэгсэн. Хоёр дахь дээр нь болохоор би хэр удаан тэгж шагилдахыг нь сонсомоор санагдсан. Тэгээ бүр юм хэлэхгүй чимээгүй ингээл сонсоод амар гоё байсан. Тэр мэдрэмж бол яалчгүй энэ одоо олон жил олон удаа одоо ингээд бүх юмаа зориулаад дуу хуураа хийх гэж ингэж олон шүн нойргүй суух одоо бүх хөдөлмөрийн минь үр шим яг тэгэхэд л мэдрэгдсэн амар гоё байсан тийм. Яг тэр тайлбар шиг. Би хоёр дахь тоглолтод цэнгэлдэхэд болсон шүү дээ. Тэгээ би яг таныг бас яг яаж байгаа бол гэж бодсон чи яг угаасаа бичлэг нь гараад ирчих واخхой. Яг тэр мэдрэмж байна уугүй юу гэж зөв би нөө ихний одоо тэр нөө мэдрэмжийн цогцолтонд орсон хүн байгаад байна шүү дээ. Тэгээд яг хоёр дахь тоглолтын дээр угаасаа яг яах нь яг тэр давтагдах нь гэсэн яг давтагдсан тийм давтагдсан. Тэгээ дараа нь тэр дуу дуусны дараа зэрэгтэл дагаж дуусан. Зүгээр яг ямар ч хөгжимгүй тэр бол бас амар байсан шүү дээ. Гоё байсан. Тэгээд миний дуулах дуунууд маань ингээд тэр одоо яг тэнцэж 4 хамтлаг орж исэн. Нэг хамтлаг одоо тедэн дуу гэдэг ингээд заацсан байсан. Дахиад өөр дуунуудаа дуулмаар байсан боловч яг ингээд юм хугацаанд ингээд баригдсан байсан болохоор зөвхөн өчигдэргэл дуусан соолоогоос. Одоо бол харин нэг тоглолт болох гэж байгаа. Тэрэн дээр бол ер нь өөрийнхөө сооло дуунуудыг дуулахыг хүсэж исэн дуунуудаас болно. Би тэр олон нийт дээр хайртай гэдэг дуугаа дуулаагүй шүү дээ, тийм. Зөвхөн аль нэг дуугаа сонгох гэхээр за өчигдрийг сонгоё, өчигдрийг сонгосон. Одоо 4 сарын 4-нд тоглолт болно гэж шүү дээ. Харин тийм. Яг энэ арга бэлэг гэдэг одоо дуунууд хийгээд эхэллээ, тий. Одоо нэг үеийн 4 өөр хамтлаг байна шүү дээ. Тийм. Энэ яг арга бэлэг юу нь яаж одоо үүсвэ? За, Ариука бит хоёр 2010 он хавцаа. Бит хоёр нэг уулзалтаад, дайралтаад их зүгээр л дайралтсан. Тэгээд ойлоо биенийгаа угаасаа миний туртаа дуучна л та. Тэгээд тех үед уулзаад нэг студ руу хоум студ руу ороод ердөөсөө 30 минутын дотор нэг дуу гаргаж ирсэн. Химнэлэвдий гэдэг нэртэй. Тухайн үед маш богино хугацаанд шууд аяа өөртөө хийгээд Ариука сууж ийсэн хөгжмийн. Тэгэхэд сууж шууд хөгжмийн хийгээл тэрэн дээр өргөжлөж үгээ бичил студ руу ороод хоолойгоо бичил би араас нь орох болол ердөөсөө ингээл амар богино хугацаанд гарсан тийм дуу юм. Тэгээд ерөнхийдөө хамтдаа дуу хийх юм бол ердөөсөө ийм дууга хийхэд бол ердөөсөө асуудал байхгүй гэдгийг мэдэрч ирсэн. Тэгээд хамтдаа ер нь юм хийндэ гэж ярьдаг байсан. Энийний дараа за одоогоос нэг 4 жил 5 жилийн өмнө King гэдэг нэртэй нэг дуу хийсэн. Тэр нь болохоор спортын тийм ялангуяа зодооны урлаг тиймэрхүү тим уур амьсгалтай тийм дуу байхгүй юу. Яг файтингийн тухай л дуу. Тэр дуу маань болохоор бас айгүй гоё байсан. Тэгээд яг гоё тэрийг бас хүмүүст хүргэж чадаагүй клип нь яг энэ асуудалтай болоод. Тэгээд ингээ хоёр цацааг байгаа гэсэн үг. Ер нь цацсан. Гэхдээ гоё клиптэй цацах байсан. Клип маань болоогүй. Тийм клипгүйгээр цацсан гэсэн үг. За тэгээд гоё бас мастраа бас гоё сэтгэл хүртэл хийгээгүй. Тэрэн дээр би тэгж боддог өөрөө. Тэгээд тэрний хөгжмийг би өөрөө хийгээд мастрын би хийсэн байхгүй. Тэгээд яг хөгжмийнхэн дууралт нь бас жоохон арай бас нэг жоохон тутуу байна гэж харж байгаа одоо бол. Гэхдээ дуу нь бол үнэхээр гоё болсон. Тэр бол яг үнэхээр файтинг яг энэ зодтолдог одоо Монголын гоё тамирч зөндөө шүү дээ. Нандаа байна одоо бүх олон хүмүүс байна. Эднэр одоо ингээд сонсоход бол угаасаа л огшхоор тийм яг л тэдний одоо үгнийхэн жишээ нь болохоор үгэлдэг миний үгэн дээр одоо юу гэх юм бэ? Хийхэд бэлэн би бол сэлэн муттал ирэлж ухаан сэлэн гэ одоо үг нь угаасаа айгуу зэн үхтэй тэгэл одоо бүдэрж боссон чон нэтэргээл айгуу зэн үхтэй тэр ер нь бол хүнийг хурцлждаг дулаан хийхийнхаа өмнө ер нь тэрийг сонсоход бол гоё юм юу авахаар тийм дуу цэнийг аваасаа тэгээ тайзан дээр гараад яг тийм утгатай л хийсэн дуу юм. Гэхдээ тэрийг бүр тэгж entertainment болгож цацч чадаагүй. Тэгээд энэний араас
Just гэдэг дуу гарсан. Тэрийг болохоор өнгөрсөн жилийн 100 Арука над руу. Just бүр аим гоё юм. Тий, энийг явуулаад. Тэгээ дундах бүжиг нь бас айгуу гол санагцсан. Тий, тэгээд дууг аяыг явуулсан чинь биднээс хүүхд багт Daft юу гэдэг дууны одоо симплтж ашиглаад тэрэн дээр ингээд үгээ бичсэн байсан. Тэр надад их таалагдсан. Яагаад тэгэхээр би тэр дуун дээр бас бүжгэлж л байсан. Яг л тэр ая эхлэхэд ингээд хамаг шар ус босоод тэгэл цуг зогссон байгаа 19 залуучуудтайгаа хүүгүүдтэйгээ цуг нийлээд нэг хүн шиг бүжиглээд ингээд хамаг би арзаагаал тэр ая бол яг сэтгэлд хоногцсан ая байсан. Тэгэл за энэ дээр симплтж ингэж ажиллах юм байна гэхээр окей надад гоё таалагдж байна орё. Тэгээд өөрийнхөө шүлгийг бичээд тэгээ орчоод ард нь рэп бүжиглэхгүй багийг тэгээд шууд бүжгээ диглээд нааш явуулсан. Тэгэхээр би утсан дээрээс харж агаад нөгөөдгөө жоохон гэртээ тавчаад тэгээ клипнийхэн зураг авалт дээр нь очиод бүжиглээд ингээд ер нь бол нэлээд ажил гаргаж хийсэн зүйл. Гэхдээ хүмүүс маань хүлээж авахтаа нэг тэгж амар бас яаж гэх юм бэ одоо бүр ингээ мас ингээд ингэж хүлээж аваагүй. Гэхдээ бидний үеийн рэпчд бол мэдээж гоё байсан баг. Бүгдээр яг тэрийг сонсоход одоо хуучин үе одоо Daft юу гэдэг дууны явахд одоо сэтгэл нь гоё яасан болов гэж бодож байна. Ингээл энэний араас ер нь арга билэг гээд ер нь явъя да гэж өмнөөс л ярьдаг байсан. Тий хамтдаа ер нь юм хий ингээд гоё баг болоод хамтдаа юм хий гэж их ярьдаг байсан. Тэгээ энэний араас за тэр нэг бас тэгж олигтой явахгүй болохоор миний шар хөдлөөд хипхоп маань тэгээд цасан ширхэг болохоор шинэ жил болж исэн болохоор бас хүмүүс бэлэг барь гэсэн үднэс гоё шинэ жилийн дуунууд гоё шинэ жилийн дуу хүмүүст хүргүүл гоё юм болов. Хуучин дуунууд угаасаа л гоё явдаг. Гэхдээ бас нэг шинэ ингээд шинэ жилийн гоё дуу зориулъя гэд. Тэгээд цасан ширхэг хипхоп маань хоёрыг явуулаад энэ дээр дүрсчүүлээд энэ хоёр маань гарсны дараа за тоглолтоо ер нь хий ингэгээд. За тэгээд 4 сарын 4-нд юу болох вэ гэхээр мэдээж миний соло дуунууд дуулагдана. За нөөм хамтлаг маань хамтдаа бас дуулна. За MC Aruka маань өөрийнхөө хит соло дуунуудаа дуулна. Мэдээж Snap хамтлаг нь хамт дуулна. Дөрөнцөг хамтлаг дуулна. Гоё хитүүдэд дуулна. Лөө хамтлаг дуулна. Татар хамтлаг дуулна. Эсэнда өөрсдийнхээ хит дуунуудыг дуулна. Ном Минжи хоёр маань болохоор дөрвөн зүгтээ үрд тэгээд Snap-тай хайртай гэдэг дуугаа бас дуулна. Олон жил дуулагдаагүй дуунууд байгаа шүү дээ. Тэр гоё дуунуудад бол мэдээж өөрсдийнхээ хит дуунуудыг дуулна. Ванкуш хамтлаг маань хит дуугаа дуулна. Тэгээ ер нь тоглолт маань ерөөхдөө иймэрхүү ур амьсгалтай болно. Мэдээж арга бүлгийн шинэ гарсан дуунуудаас энэ хамтлагийн гишүүд маань нийлээд бас дуулна. Тэгэл 4 сарын 4-нд ерөнхийдөө Steph Arena-д нэг 50000 хүнтэй л тоглолт болох болов. Тэгээ 50000 хүн суудлын топ мэдээж хэмжээтэй. Тэгээд энд өөрийнхөө үзүүлж чадаагүй гой дуунуудаасаа дуулъя гэсэн хүсэл эрмэлзэлтэй ингээ бэлдээд байж байна. Тэрний ингээд тоолт хэл ярангууд хоёул нэг цэнгэлтгэн мэдрэмжийн тухай дахиад яриа л да. Та ер нь тайзан дээр гарахын өмнө хэр их одоо догдлолтой байдаг вэ? Мэдээж хүмүүст одоо яг бүтэн мэдрэмж өгөхийн тулд тэр хүн өөрийгөө бүтэн асах одоо зүйл байгаа дээ шүү дээ. Тэгэхээр яг тэрэн дээр та ер нь ямар мэдрэмжтэй гардаг вэ? За эхлээд бол мэдээж хэрэг маш тайван болчдгоо эсвэл ер нь нэг юм сэргэг байхыг боддгоо ямар байдаг вэ? Ер нь л амархыг боддог. Амарч байгаа тайзан дээр гараад хасахыг боддог шүү дээ. Эхлээд мэдээж хэрэг сандрах зүйлүүд байна. Энэ мэдрэмжтэй бол би хүүхэд байхаас л золгож эхэлсэн л дээ. Яг ингээл тайзанд гарахын өмнө шээс хүрээд байгаа юм шиг айгаад байгаа юм шиг гол ингээл хүндүр орол. Энэ бол яг тэмцээ уралдаан болон яг тайзан дээр гарахын өмнө одоо хүүхэд байхад яг тиймэрхүү зүйлсүүдийн өмнө бол заавалжгүй тулгардаг байсан. Тэгээд нөгөө бэлтгэлээ сайн хийсэн тохиолдолд яг гараал өрдөөсөө тэр чи өөрөө ирэхгүй одоо согтуу байсан ч гэх юм уу одоо эсвэл бол ядарсан байсан ч нойр муутай байсан ч эсвэл одоо өвдсөн байсан ч гэсэн тэр чин цаанаасаа шууд ингээл гараал явцдаг зүйл дээ. Энэ том тоглолтуудын өмнө бол мэдээж хэрэг болж игүүлсэн амархыг боддог, нойроо сайн авсан байхыг боддог. За тэгээд мэдээж хэрэг бэлтгэл сайн хангасан байхыг тэгээл одоо бүх юм ингээд асуудалгүй жигт ингээд болцсон. За одоо хувц сонор одоо юу гэдэг бүх юмаа жигдэлсэн байж байгаа. Дуулах цагаа л хүлээдэг дээ. За одоо хизээ гарах чинь за тэр болтол илүү үйлдэл хийхгүй нэг сайхан тайван байж байгаа л яг гарах цаг нь болоход яг хийх ёстой юм а тултал нь хийл гэж хүсдэг.
яг тултал нь хийгсэн мөртлөөс гараад хийж чадаагүй тайзууд бас зөндөө байсан. Тэрэн дээрээ харамсаад дараагийнхын дээр яг одоо энэ алдаануудыг давтахгүй даа гэсэн үүднээс одоо сүүлийн тайзнууд бол бүгдээрээ гоё байгаа. Яг өрдөөс гарахад өрдөөс аяанда гар хүл ам бүх юм цаанаасаа хөдлөөл тэгэл өрдөөс бодож байгаагүй зүйлээ хүртэл хийгээл те. Тин чи яг хоромхон зур яг үнэндээ тайзан дээр яг гоё гялцахыг л боддог доо. Тэгэл гоё байдаг шүү дээ. Тэр мэдрэмжүүдийг авч үзсэн гоё байдаг. Айстап хамтлагийн шүтэмэн тоглолт лөө. Таны тоглолтын үеэр яг нөө Айстап хамтлагийн дуунуудыг хамтлагууд нэгээр авч дуулсан шүү дээ. Тий. Тэгэхэд яг ачтныгаа хайрлаа дуул үнэхээр бүр төгсгөл нь бүр ингээд бас та бол тэрэн дээр ингээд 90 оны ясан исэн Айстап гэл яг тэр бүр амар юм юу байсан. Миний хувьд бол тэндээс ингээд сонсоход амар тийм ирчүүч авсан. Тэгээд нэг юм яг нөгөө та нөгөө яг хэлэхээр болохгүй ингээ хашгирмаарч юм шиг нэг юм мэдрэмжээр ингээ дуус хийсэн ингээ тэгж шин. Яг тэр мэдрэмжийг авсан юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Тэрнийг дагаал сонсоод фүү. Тэгвэл яг нөгөө үндсэн дууны юуг бол бариад тэгээд төгсгөлд нь нэвдсэн байсан шүү дээ. Тэгсэн. Баярлалаа. Баярлалаа. Ямар ч байсан тэгж хэлсэн баярлалаа. Тэгээд энэ дууг болохоор Айстап хамтлагийн нэг дугт ер нь дуулахар боллоо гэдгсэн. Тэгээд нэлээд олон дуунууд хайж үзсэн, сонгосон тэгж жагаад за ачтныгаа амт нь хайрлав байвал гоё юм байна гэд. Тэгээд тэр хөгжмийг нь бол би өөрөө хийсэн. Хуучаа энэ нь бол хуучаа аягийн сонсож байгаа бол за ачтныгаа амт нь хайрдаг хийгээл. Тэгээд шууд хамгийн сүүлийнхаа өглөөг шууд төрүүлээ бичиж эхэлсэн. 90-ад оны гээл эхэлсэн. Тэгээд шүлгээ амар хурданч бичсэн тэр шүлгийг. Тэгээ яг гарсан гол шалтгаан нь би өөр Айстап хамтлагтай үнэхээр их дуртай байсан. Яагаад тэгэхээр би хүүхэд байхад яг надаас 5 ахалтаа тэд нэр 5 4 янз янз ах. Ерөнхийдөө намайг яг өсвөр наснд байхад тэр хэд маань яг ялцаж явсан. Яг 10 төгсөг 10 жилийн хүүхэд өсвөр насны хүүхэд байхад тэгээ би тэднийг яг яаж бүжгэлдэг байсан бэ? Яаж тайзан дээр цаагдаг байсан бэ? Дуунгаа яаж гоё хийдэг байсан бэ? Ер нь юу байсан бэ гэдгийг би үнэхээр нүдэрээ харж исэн, мэдчихсэн хүний хувьд яг тухайн үед бол Айстопийнхныг бол одоо шин залуу үеийнхэн дүүнер бол мэдхгүй болцсон ч юм уу. Эсвэл бол жоох ингээл нэг юм юу гэх юм бэ реакшн энэ хийж байгаа тийм YouTube дээр бичлэг энэ дээр би энэ хамтлагийг мэдхгүйгээд нэг дүү тэгжсэн нэг хамраа умраа ингээд цоолуулсан нэг жоох хөвгт. Эсвэл зөвхөн л яг шин залуу хөвгтүүдийг л мэддэг болтоо. Тэгээд нэг тиймэрхүү юм юмэлсэн чи миний жоох дотор ингээд ваа бүр ингээд ихэд бодсон. Айстап хамтлагийн сонсогч ингээд тийм ингээд дуурмаар шүү. Тийм өмнө ингээд яг тэгэл би чинь тэгэл хүүхдүүд чинь нэг тэгэл одоо тэр шин залуу хүүхдүүдийг гал алдаг гэж бодоод байдаг. Уг нь бол тэнцээ чинь бүх юмыг засаад хийгээд бүх юмын төлөө амьдралаа бүх юмаа зориулсан тэр хүмүүс ингээд байж байгаа чинь тэр ингээд үл ойшоосон маягтай тиймэрхүү янзтай бас миний жоохон мэдрэл хөдөлсөн л та яг үүндээ. Тэгээд шүлгэн дээр бол зүгээр яг би бодтой байсан бүх юмыг хийхийг хүссэн. Яг үнэнгээсээ ийм хүмүүс ингэдэг байсан. Би яг эд үеийг би үнэхээр мэддэг болохоор тэгэл шууд надтай адилхан эд үе мэддэг өчнөө залуучууд байгаа. Тэднээсээ өмнөөс дуурсан гэх юм уу да. Тэгээд тэр шүлгийг бол нэг удаан зурлаагүй. Ердөөсөө маш хурдан л тачигнаал бэлэн болцсон. Тэгэл хоолоонд ороод дүрсэнд ороход баг ганц л авсан баг. Багийн болцсон одоо болсон гэдгсэн. Нөгөө дахиж авъя л да. Дахиад нэг хөгжил да гэсэн. Үгүй саяны гоё болчлоо. Болцсон гэдэг ингэжсэн. Ердөөсөө амар хурдан ингээл тэр бол нэг угаасаа л дотроос зүгээр ингээл асцсан л зүйлтэй. Тэр шууд ингээл ингэсэн. Тэгээд энэ зүйл болохоор өөрийгөө биш тэр үнэн бодтой байсан тэр бахархалт хүмүүсийг дууснараа хүмүүст бас таалагдсан болов уу гэж бодож чинь. Тэрнээс би ингээд өөрийгөө магтаад байсан бол бас хондоо авах байсан баг тий. Тэгэхээр яг үнэн зүйлийг нь бас хэлсэн болохоор хүмүүсийн хэлхийг хүсдэг зүйлийг нь хэлсэн болохоор бас таалагдсан болов уу гэж бодож байна. Тий. Би ч гэсэн энэ дунд дуртай. Таны хувьд яг за яг одоо энэ уран бүтээлээс хөндөрий ч юм уу тийм бодол орж ирж ирсэн үе байдгүй таны амьдралд. За би үнэхээр тэгж хувирж байгаагүй. Ердөөсөө л хүмүүс сонсохгүй байсан ч маш олон хүмүүс сонсч ирсэн үе байсан ч аль ч үед би дуугаа хийгээл амьдрна гэж боддог байсан. Ердөөсөө хүүхэд байхасаа л тэгж боддог байсан. Одоо миний яг карьер хамгийн тулцсан үе нь одоо бол биш ирээдүйд болно гэж итгэдэг байсан. Тэгээд өөрөө хөгжмөө хийж сурыг
нэг хүнээр одоо хөгжмөө хийлгээд хэдэн удаа тэр хүн дээр очиж юмаа хийлгэх хүлээ. Тэгэх санхүү нь яах вүлээ. Тэгээд тухайд видеого яаж хийх вүлээ. За ингээд энэ бүхэнд чи айгүй том асуудлууд байсан болохоор ер нь өөрөө хийчих юм бол хийгээ сурчих юм бол миний толгой дотроос хинж авахгүй маань эрүүл сарууд явж байгаа үед бол тийм болохоор өөрөө хөгжмөө хийж сурах гэж маш олон жил суусан. За тэгээд шүлэг бичиж сурахын тулд маш олон жил бас суусан. Шүлгээ ер нь яг энэ дуун дээр ямар хөө байвал зүгээр вэ гэдгийг бэлдэж хүмүүст таалагдах дуу хийх хэмжээнд хүрэх хүртэл бол нэлээд суусан. За тэгээд энэний ард дараа нь дууныхаа одоо микс мастеринг одоо давс хожрын одоо дууралтын нь гоё хүмүүсийн торгомцог тэр мэдрэмжийг өгөх тэр гоё дууралтын хэмжүүрийг яаж хийх вэ гэдэг зүйлсийг бас өөрөө ингэж сурж судалсан. Тэр нь болохоор YouTube гэдэг зүйл гараад ирсэн байхгүй. Тэгээд өмнө нь бол байгаагүй. Өмнө нь бол яг тийх боломж байхгүй. Хин нэгнээс очиж сурах, заалгуулах тийм тэгжижил сурах боломжтой байсан. Харин YouTube гарч ирснээр тэрийг даган дуурайгаад ерөнхийдөө зарчмыг ойлгож эхлээд тэгээд дараа нь чих вэ шүү дээ. Тэгээд зүрх байна. Энэ зүйлээр чин сэтгэлээсээ хийхийг ирэмэлзээд ингэсэн болохоор одоо миний 53 цомог байгаа. 3 цомог би таасан соло цомгоолж байгаа. Тэр нь болохоор 50 дуутай 3 цомог. Эннийхээ бүх юм би өөрөө хийсэн. Тэгээд энийг хийж сурахын тулд багадаа 7-8 жил би зориулсан. Тэгээд тэр дуунуудаа би бүгдийг үнгүү цацсан. За тэгээд ердөөс мөнгө олъё гэж тэрүүгээр их ердөөс улаарж байгаагүй. Анхнаасаа л тийм эс. Өчигдөр гэдэг дуу хийд болох үед би бас энэ тэнд очиж огт дуулдаг байгаагүй. Хүмүүс залгаал за ингээд оролцоод өгөөч ийм болох ч наа тэтэн дүүрэг ийм ажлын үйлс ийм ингээд ингэж хад уучлаараа ингээд өрсөнд баярлаа би очих боломжгүй байна ингээд ийм тухайн үед л надад нэг тийм сонирхол байгаагүй. Зүгээр энэ дуу маань хийсэн дуу маань ингээд хүнд хүрч байгаа л их гоё байсан. Их л гоё дуунууд олон хий гэж хүсдэг байсан юм шиг байна. Тэгээд 20 жилийнхаа гэж гэсэн үнгүү хүмүүст бэлгэлсэн. Тэр бас тэгтих миний хувьдаас сониул явдлаас мөхнөө тоолт болохоос нэлээд өмнө шүү дээ. Бараг тэр жилийн он гараад л нүүн юм хамтлаг 20 жилийнхаа тархамд сонсогчдод, үзэгчдод, тархимчдад үнгүү хүргэнэ гэхцээс байна. Тэр ингээд одоо ингээд мэдээж entertainment гэдэг бол бизнес. Мэдээж бас амьдрал уран бүтээл мэдрэмж мэдээж хүмүүсээс авч байгаа сэтгэл гоё мэдрэмж зөндөл байгаа бах. Нүүн юм хамтлаг яг одоо тэр том 20 жилийн бол ганц л болоо шүү дээ. Маш том яагаад одоо эсрэгээрээ те одоо мэдээж тоглолт хийж байгаа юм чинь мэдээж нүүн хамтлагийн тайз, апартуур те зохион байгуулалт маш олон хүний хүч бол хөдөлмөр орж байгаа шүү дээ. Яагаад үнгүү болгоч вэ? Ер нь бол уулын хамтлагууд ч ойгоороо ингээд бас дуунуудаа гоё дахиж ингээд сэргээж хийгээд дахиад тэгтээ тастаад ингээд хийдэн штэ. За яг юм эсрэгээрээ зүйл болсон шиг санагдсан байхгүй надаа. Бид хэд мөнгөөр нэлээд хэдэн тоглолт хийцэн. Яг тэрний өмнөх жил нь одоо хийж парк дээр хийгээд цэнгэлтэгт хийгээд за тэгээд нэлээд олон тоглолтууд мөнгөөр хийцэн байсан. Хил амч дагуулсан байсан тухайд. За тэгээд бид хэд буйны бас нэлээд хэдэн тоглолтууд дээр бас нэлээд оролцсон байсан. За ерөнхийдөө өмнөөсөө л ер нь нэг үнгүү тоглолт хийшүү гэж бид хэд ярилцдаг байсан. Бүр тэр талаар бүр зүгээр яг ойгоо гэж ярьж байгаагүй ч гэсэн ер нь л хүмүүст гоё бэлэг барья. Хүмүүст яг гоё тэгүүл гоё юм байна. Дандаа яхахлаараа хэдүүлээ мөнгө олох үедээ олж л байгаа шүү дээ, тэ. Үнэлүүлэх үедээ үнэлүүлж л байгаа. За тэгэхээр харин нэг тэгш яандаг. Харин 20 жилээ гэж өрдөөс бодож байгаагүй. Тэгээ 20 жилийнхаа үнгүү тоглоё гэд дарханд үнгүү тэгээд одоо хамгийн гоё тайцтай, хамгийн гоё дууралттай тэгээд одоо мэрэгжлийн өндөр түвшинд ингээд тоглолтын бүр тулгаад хийя гэдэг санаа таалагдаад за энэ зүйлийг ер нь ингээд хийчихье гэл ер нь зорьсон тэгээд тэрэндээ хүрсэн тэгээд гоё байсан. Ер нь хүнд юм үнгүү өгж байгаа бол тэгээд бүр өгсөн шиг өгмөр санагдсан. Яг үн сэтгэлээс. Өмнө нь ер нь бол дандаа юм үнгүү байлгана гэж байхгүй. Гэхдээ ерөнхийдөө сонсогчтой энэ олон жил үнж байсан тэр сонсогчтой зүгээр маш том бэлэг өгөхийг л хүссэн. Тэгээ мөнгө хичнээн чухалч гисэн. За яг нэг тэр өдөр л зүгээр сонсогчд бүгдэнд бэлгэлээ гэж бодсон. Тэгэл гой зүйл болсон тэр өдөр бол үнэхээр гоё байсан. Яг л нөөм нэм өдөр байсан да тэр өдөр. Хөгтөнгөр подкаст маань
ерөнхийдөө артистуудыг бас төлхөө урьдаг. Тэгээ яг одоо хоёулантай хамт байгаа, сонсож байгаа, үзэж байгаа тэр хүмүүс нэг дууг таныг зориулаач гэж хүсэж байна. За тэгээ. Ямар дуу зориулах вэ та? За минийх гэдэг дуугаа дуулъя. Энэ миний соло дуунуудын хамгийн ихний одоо хүмүүст хүрсэн дуу маань. Тэгээ 2006 он 7 онд хүмүүст хүрсэн. Нэг одоо хамтаа явцгаа. За тэгээ. Рэпер баги минийх. Чимээгүй утгаар лахгүй нэг ч нүргэж үгүй. Үргэлж зүг байснаа одоо яг сандаа хартмэн өдөртөө гэрэлтэх наран шимдэ туяргасаар мэд чинийхээ үзэгслэнтэй царайг Гэгэл каримэн дуу гэж чамайг санах юм дүү. Тэгэхээр дуулах дүм тийм их жаргалтай биш юм дүү. Гэхдээ хайр гэхээр чамгаа дуулах юм би дандаа. Хол газар байгаж гэсэн сэтгэл зүрхээр бид хамтдаа. Урдын жаргалтай сайхан мэсгтээ ирэхгүй штэ. Зурдын бүхэн дуус хариг минь хурдхан өгөөжтэй. Сан бид хоёр арайдын дүүхэн хийнэ. Бид гэрсэн анхны уулзалтанд үлж бас инээнэ. Ингэ санахын ганцаардахын би зүрх хам жаргалын тийм чинь гихэн уурлуулах ямстай хөргөж үргэлж би алдах. Чинүүсгийн хөрдөн хин гэд бид хоёр нэг дуу айлахын наа чи гэрхин чам шиг бодохын чи жимэггүй нэгэндээ уусахын анхны мөчүүчигээ сэтгэл дүүргэхгүй юм би уучил сэтгэлгүй биш сэтгэлдээ анзаарахгүй юм би шууд луурлахаараа наа чи гухангүй юм чи угаасаа бид хүүхэд амьдрал мэдэхгүй юм чи ганцхан чамайг санаа сэтгэл үгэрэн хүлээнэ Сэтгэл гонгийн бүлэн салхи ярхан үлэнэ Сивүү хайрын борон цөлөн Чигэртэй цонхон дээрээ өглөх хичээлдээ би явахдаа дандаа хардаг үнэхэр гоё чи сандаа би дандаа чамтай байсан одоо янда би анда тэгдүглөө явдаг зам чин шүлэг битсэн ханда цэцэг дэлгэрэх таламын тайранд нүрс багс гэж өчтөр битсэн чамгаа зурсан дэргэд нүүцсэн алтадаа битсэн намгаа шоолоод энийгээд ичингүүрээд би чинь Чи сандаа энэ бүхнийг сонсоод чи минь уйлаада бүхнээ зориулдаг гэж би хэлдэг үнэхээр илдэг чамгаа гэдэг гэхдээ би яг үнэндээ эсэндээ үл хүрдэгдээ одоо бодоход ич чинь баярлсан баг гэж айж ин Тэ ганцаардуулан өөрөө гадуур тоглон наадна оройроход орондоо уйлцхаал хоол бэлдээд хийц ич болоогүй хоол идээд үлэгтэй чарахгүй орондоо хийвтэй дахиж гомдохгүй гэж би амтан дааж би хэлсэндээ үл хүрж алтан хайртан тэнэг намгаа уучлах хампах болно энд дүү зуужил ганцхан чамайг санаа сэтгэл үгэрэн хүлээнэ Сэтгэл гонгийн бүлэн салхи ярхан үлэнэ Сивүү хайрын борон цөлөн 17 настайдаа чамд уралж ад жаргал уралж эргээд харахад гэрэл зураг загтал түх болж сайхан байж би айж ганцаарлаа усвал би дөр хүнтэй болж явах гэж бодож би заавал чамтаа суун гэж өөртөө амлж би чамайг хармалж чамайг нисгэд нүлмэс мэлмэрч би одоо сэтгэлээсээ хэлж би эрхэлж хитвчин байдаг чиний зураг над руу хараад гэрэлж би одоо үнсэж Min чинь хайр надад жаргал өгсөн юм жаа тэнэгэн байснаа төгсгөө ойлгохтаа нэг л хөөрхөн чи тийм болохоор чин төөрсөн би одоо хайргаа гомдохгүй би хөдлий би алцахгүй бид зөвхөн наамаа гэсэн болохоор чин өөрөг чин хайрлах ёстой хүн би зөвхөн хайрхаан төлөө зүтгэсэнтэй сэтгэлээсээ би бинэ хуурахгүй гэдэгтээ итгэсэнтэй энэ удаа хайргаа гомдосон нулимсыг нарчи дөө би энэ удаа хайргаа гомдосон буруу үгс авчи дөө би Чамайг санжиноо хайрыгаа туслалсан галгүй нэмсгэж алхаарай Нартад нандин бүхнээ надтай зориулж
Насан туршийн хайраа надад зориулж чи хайрт минь чичмээгүй утгаарлахгүй гих чи нүргэж үгүй үргэлж цуг байсан одоо яг санда хайрт минь өдөртөө гэрэлтэх наран шөндөө туярхсаар мэлчинийхээ үзэсгэлэнтэй царайг магтан дуулъя. Баярлалаа. Миний их дууг хамтдаа хүлээн аван сонслоо. Ямар гоё юм бэ. Тэгээд ярьж хат хоёлоо нэг шууд нөгөө подкаст эхлээд яг дууны тухай ярьж хагаад яг сонссон чинь бас яа Харин тийм. Энэ дууг яг утга бүрийн одоо би задлаа тайлбарлаад яг ингээд хэлэх юм бол бүр амар 3D гэх юм уу яг тийм үг нь. Энэ өчигдөр гэдэг дуу ч гэсэн яг тийм. Дуунуудын үгнүүд яг ингээд сонсоход энгийн шууд ингээд бичсэн юм шиг мөртлөөсөө үг бүр нь утгатай байхгүй. Яг үнэндээ. чам шиг боддог над шиг ярьдаг гэдэг яг эрэгтэй эмэгтэй хоёр хүний харилцаа ч гэсэн ер нь тийм байдаг шүү дээ. Эмэгтэй хүн бол яг нөгөө ерөнхийн нэг юм татгшаага гэр бүлийн татгшаага төвийг хадгалдаг. А эрэгтэй хүн бол нөгөө гадагшаага төвийг ингэж хадгалж тий одоо гэр бүлийнхаа өмнөөс одоо арай илүү гадагшаага төлөв байд юм шиг бас санагддаг байхгүй юу? Энэ тэгтээ бүр 2006 7 онд одоо гарсан дуу хүртэл одоо 20 жил болцоод одоо дахиад сонсоход ингээд дахиад юм бодогдуулчихлаа. Тэр үедээ бол би яг нарийн ойлгоогүй юм байна. Яг нөгөө би ч өөрөө жоох хүүхэд байгаа шүү дээ. Хүүхэд жоох яг нөгөө өсвөрнсөн дээрээ яг нөгөө дуу хөгжим ямар шинэ хамтлаг гарч юу те хамтлаг дуучдын тэр одоо хувцалт нь ямар байна ч юм уу те интернет яг төлхөө дэлгэрээгүй үед байсан болохоор яг клип контентнаас л яг тухайн үеийнхаа одоо тэр мотивацийг те одоо хувцлах одоо мэдрэмжийг одоо тэндээс одоо суралцсан гэх юм уу. Яг нэг тийм буцаал очлоо яг тэр үедээ. Нэг юм гэртээ бандаажтайгаа далж байгаа л байж идэг шүү нэг хөвгүүд те. Яг тийм энэ үед чинь нэг дуунууд хамтлагууд амар гой дуунуудтай. Тэгэхээр тэр дуунуудын дайтай дуу хийх бол үнэхээр хэцүү байсан яг үүндээ. Тийм тэгэл одоо зүгээр чин сэтгэлээсээ хийсэн болохоор энэ дуу хүмүүс төрсэн болоо гэж бодож байна. Тийм өөрийнхөө дууг одоо тухайн үед одоо өөрөө баг хүүхэд байх үедээ ч юм уу таксинд суугаад сонсох үед бол бас л гоё мэдрэмж авч FM-аар нь явж идэг те энэ дуу миний дуу штэ би дуулж байгаа штэ гэж өнгөрмөөр санагдах шиг. Гэхдээ тэгдгүүлдэ чимээг үл байж байгаа. Гэхдээ нэг тань цаанаасаа дотор ингээд мэдрэмж байгаа даа штэ. Амар гоё юм. Тэрийн бүхэн чи одоо урлагийг сонгох одоо зүйлсүүдийн нэг л дээ. Тэр чинь нэг хүн бас өөрөө ингээд илэрхийлмээр байж бас хэлж чадахгүй те. Ямар ч мөнгө авсан, ямар ч юу одоо гоё зүйлсээс илүү зүрлүүлэх хэрэггүй тийм өөр мэдрэмжүүдийг бас авч болдог те. Тайзан дээр тэр дуулж явах үед тэр мэдрэмжүүд л үнэхээр юугаар ч зүрлүүлэхшгүй тийм гоё зүйл. Энэ зүйлийг хийгээд идэг учраас бас ингээд залуухан байгаад идэг болов залуу хүн урлагийнхан те ер нь үеийнхнаасаа залуу харагддаг шалтгаан бол ердөөс сэтгэл дотор стресс бухимдал тэр бүх зүйлүүд нь ер нь ингээд шаардж байгаа үед гитартаа нэг дуу дуулчихад толгой өвтгөө болдог шүү дээ яг үнэндээ тийм л үүдэг. Тэгэхээр дуу ямар их тийм онцгой зүйл вэ гэдэг зүйл. Би бас нэг дуучнаас шарцсан үед ийм хүнд дуу одоо ийм өөрийгөө дайчлах тийм дуу дуулчихаар ингээд шар тайлагдсан байдаг гэж бол сонсч байсан. Би наадах чинь биеэрээ мэдэрсэн л да. Оюутан болоод дадлахаар ангийнхантайгаа нэг явахтай яах вэ хүүгүүд сахилгуутаад гээ яац тэгсэн чинь бүр толгой бүр ангас гээ бүр яг өглөө маргааш нь биш шүү дээ. Тухайн үедээ л жоохон унтаас сэргэх орондолтой бүр тэгэхээр олоола бөөнөрөө дадлахаар явжсэн болохоор гитартаа нэг дуу дуулахгүй юу. 1 2 3 дуу тэгсэн чинь зүгээр болцсон. Бүр амар өвчсөн юм чинь бүр өвчин намдаах юм энэ төр уугаач дарагдахгүйсэн зүйлсүүд нь тэгээд яасан. Би тэгэхээр би тэрэ тэгж үзсэн байхгүй. Тэгэхээр эрт мэдсэн одоо нэгсэндээ эн чинь мараг юм бяцлаглын бас нэг юм арга байна шүү дээ тий. Тийм билээ. Таны хувьд яг ингээд яг артист гэдэг юм шийдвэрээ өөртөө гаргаад ингээд нэг ч ухраагүй явж байна гэж шүү дээ. Энэ дунд ингээд бүр юм өвдөлт авсан дурсамж байдаг. Өвдөлт аваад тэндээсээ сурсан.
Ер нь Хүний амьдрал зөндөө тийм зүйлүүд байдаг шүү дээ. Нэг тийм өвдөд сурсан зүйл гэх юм уу? Урлагаас уу? За ер нь дуу энэ урлаг хийдэг хүмүүс ямар нэгэн байдлаар тоглолт, тайлан тоглолт өөрсдөө хийж байгаа зүйлсийг хүмүүст үзүүлэх гэж тоглолт хийх үед тэр тоглолт маань бүтлгүүдэх үед бол ер нь урам угардаг. Бүхэл артистууд ер нь тэгдэг. Тэгээд тоглолт арай амжилттай болох юм бол улам л урам ордог. За хэрвээ хайртай дуучдынхаа өшөө шинэ гоё олон сайхан дуунуудыг сонсохыг хүсэх юм бол тэр дуучныхаа тоглолт хийхэд нь ирээд үзээд олуулаа ингээд яг фэнүүд нь ирээд сонсоод үзэх юм бол тэр дуучин дахиад үргэлжлээ шинэ дуунууд хийх урам зориг авдаг шүү. Тийм болохоор сонсогч хүмүүс маань хайртай дуучдынхаа хэрвээ тоглолт хийх юм бол тэрийг нь ирж үзэж байгаараа. Тэгэх юм бол энэ дуучин маань бат бөх ингэж цаашаа явах үнэлэлтэй байдгаа гэж хэлмээр энэ. Нөгөө нэг яг одоо ингээл YouTube хийж байгаа хүмүүс бол ингээд тодорхой хэмжээний донот гээл тэгэнгүүт яг нөгөө фэнүүдээс ингээд яах боломжтой байгаад байна шүү дээ. Артистуудад болохоор одоо Монголын зах зээл дээр болохоор шууд дуу игээд YouTube дээр тавихад тэндээс орж ирж байгаа орлого бол мэдээж яг орлого олж байгаа л байх. Гэхдээ маш бага байгаад байгаа байхгүй. Тэр бид нар энийг яаж одоо нэг талтай гаргах юм бэ гэдгийг бас бодож олох хэрэгтэй байна л да. Одоо чинь таны өчигдөр гэдэг дуу каракед одоо хэд дуулагдсан юм бэ? Хэрвээ энэ каракед систем ингээд бас ингээд хэрэгжээд ингээд технологиг зөв хэрэглээд аль талтай инновац хэрэглээд ингээд аль талыгаа орлогожуулах ийм процессыг бид нар зөв шийдэж чадах юм бол одоо манай Монголын урлагийн зах зээл ер нь манай Монголын одоо эдийн засаг зах зээл ингээд жижигхэн гэж байгаа боловч тэнд ингээд хөдөлмөрлж байгаа тэр хүмүүст бол маш нэмэртэй болов гэж би бол хараад байна. Тийм шүү. За өчигдөр гэдэг дуу бол маш их татагдсан. Юугаар за караокегаар бол мэдээж хэрэг явсан. Тэгээд би юу ярих нэг өөрийн талбаануудаар энэ хай тон энэ гэж үйлчлэх нь дээх үед байсан юм. Одоо байгаа. Тэ. Тэнчэнээс болохоор за миний яг өчигдөр гэдэг дуу хайртай гэдэг дуу бол маш өндөр хандлттай байсан. Яг бүр ингээд тэднээс нь харагддаг. За би тэнчэнээс за их нэг удаа авч исэн. Хоёрын байгууллага тухайн үед байдагс. Одоо яаж байгаа юм бол мэдэхгүй байна. Одоо байгаа хаа. Тий. Тэгээд за би яг тухайн үед тэр ч одоо хэдэн онд нэг авчихсан 10 онд тавьсан нэг авчихсан. Авахтаа бас нилээн бужигнж байгаа л авсан. Өмнө нь өөр хүмүүс авсан байх шиг эсвэл бол ийм яг бас тодорхойгүй тэр чинь бас яг ингээд дуучтай өөрсдөө л хаа ихгүй бол тэгэл цаагаараа бас нэг юм болоод ингээл очих хөстөө өндөө очтдгүй л бас тийм зүйл байгаа даа байхгүй. За караокетэй бол ердөөсөө дуугаа бол би нэг ч өгж байгаагүй. Дуугаа өгөөч гэж надтай бол ярьжсэн. Би яг эндээс угаасаа авах хэвээр юм нэрдгүү учраас би иш өгөх сонирхол байгаагүй. За зарим дуучид бол яг дуун тэнцээ ихшгэлж ивэл миний дууд ингээд хүмүүст хүрж улам ингээд олон танигдаад сайхан яваасаа гэсэн үднэс үнгүүч хамаагүй өгчт юм байлээ. Би бол өгж байгаагүй. Гэхдээ миний дуунуудын айнууд байдаг. Гэхдээ олон дуунууд биш. Нөөмний амтлын дуунууд болон миний тоотой хэдэн соло дуунууд бол байдаг юм байлээ. Тэгээд би бол тэндээс ямар нэгэн тийм юм авч байгаагүй. Надтай адилхан та бас өгөөгүй юм биш үү те? Өгөөгүй бас. Зөвшөөрлгүүд өгөөч гэж гуйхад нь би өгөөг байхгүй үгүй гэдэг. Гэхдээ харин зөвшөөрлгүүд гэж тавигдсан юм байт юм билээ. Надтай адилхан яг энэ зүйлийг мэдэрсэн артистууд бол байгаа зөндөө байгаа бах. Тий. Дундаас нь бас тэгэл дамдаа ингээл хүний юм болчдөг юм шиг байгаа. Гэхдээ дуу зохиогчийн за тэгээд ерөнхийдөө нэг үе бодвол Монгол маань бол шоу бизнес болон энэ урлагийн одоо юм одоо юу гэдэг бизнесмен бол зах зээл маань бол нэлээд дайжгүй бас сансныг бодвол хуучин бол яг анх дуулж авах үеийг бодвол хамаагүй өөр болсон. За тоглолтууд олон гой тоглолтууд болдог болсон байна. Зун бол зөндөө задгай тоглолтууд болж байна. Эндээс бол тодорхой хэмжээний баггүй мөнгө эргэлддэг тэн дээр. Тийм. Тэгээд ирээдүйд гарч ирэх залуу дуучид маань бол биднээсийг бодвол хамаагүй их амжиргаагаа авч явах дайтай. Тийм болох шинжтэй. Гэхдээ л одоо Япон, Солонгос одоо юу гэдгийг хөгжилтэй орнуудыг бодвол урлаг нь бол тийм юу байхгүй байгаа шүү дээ. Яг бор зүрхээр чин сэтгэлээсээ бид ч одоо хөгжөөл явж байна тэгж байна. Өмнө нь бол яг дуулж байгаа газруудын микрофон ч тэр яригч дууралтан ч тэр таатай биш байсан ч онцгүй юмнууд тэр дуулдаг. Одоо л хаач ицэн дажгүй дуурж шүү бас нэг үе бол техник тоног хөрөмж хөгжснөх л баг л та.
Тийм. Тэгээд гой сайхан болно гэдэгт итгэдэг. Сайхан болно ч гэж бодож байна. Тэрний төлөө өөрийнх нь чадах зүйлээ бол хийн. Тийм. Тэгээд ямар ч гэсэн өөрийнх нь чадах зүйлийг бол нэг гэхгүй цөөхөн хүнд гэхгүй би хийж байгаа. Тэгээд одоо энэ олон хайрын дуунууд дунд бол доор нэг сэтгэлдлүүд байдаг. Нэг ч тийм муухай байдгүй. Дандаа л би тэрийгээ санаж ин зэрэг тэдэн сарын тэдэн тийм байна шүү. Энэ ингээд одоо хуучныхаа яг тэр гоё мэдрэмж цаг үе дээр очиж чинь гэсэн үг тэр хүмүүс сонсох болгондоо эсвэл бол шин залуу хосууд тэр дууг сонсоод гоё урам зориг аваад яаж гоё зүвөр үерхэж нөхөрлөж одоо нэгнийгээ чин сэтгэлээр хайрлж гэр бүл болгоч тий ингэх үү гэдэг зүйлсүүдийг өгж ин гэгэрүүлж ин соён гэгэрүүлэх тэр мэдрэмжүүдийг жоохон ч гэсэн өөрийнхөө хийж чадах юмнэгээр өгж ин за тэгээд энэ би өгсөрч байх болно цаашдаа тэгэн болохоор би урлагаас сална гэж огт төрдөс бодож байгаагүй тийм ч учраас тэг өөрөө бүх юмаа хий гэж ер нь сурыг гэж зорьсон тэгээд одоогоор 20 гаруй жил ингээд энэ зүйлийн араас тэг нэггүй сэтгэлээр л тэгэл явж байгаа тийм гэтээ дараахан байгаа би тийм таны хувьд яг өчигдөр гэдэг дуу бол ингээд засагдаад ингээд маш олон төрсөн шүү дээ. Тэрний дараа хар гэдэг дуу гарахад танаас яг юм мэдрэгдэх зүйл өөр болчихсон. Тэр үед мэдээж одоо хүн юм чинь хоног өдөр өнгөрчихсөн өөрчлөгдөөл хувьсаал одоо төлөвшөөл илүү одоо дараахан ч юм уу янз бүр болж байгаа шүү дээ. Тэр үед яг хар гэдэг дуу, хайртай гэдэг дуунуудын яг нэг юм одоо юу гэх юм өгж байгаа мэдрэмж нь надад айгүй өөр санагдчихсан байхгүй юу? Арай илүү нэг тийм уянгалаг болцсон юм уу гэмээр. Тэр яасан бэ гэхээр за ингээд ер нь жоохон хүнд дуунууд хийхээр хүнд хүрэх нь бага байгаадсэн. Яг жоохон ингээд хайрын тухай юм гэгээлэг дуунууд хийхээр хүнд хүрэх нь хамаагүй сайн байдаг. Тэгээд одоо дуу хийгээд идэг тэр дуу маань хүнд хүрэхгүй байгаад байвал хүн ч урамгүй байна шүү дээ тий. Тэгэхээр хүмүүст хүрэхийн тулд за ингээд ер нь жоохон хайрын тухайд сэтгэвтэй дуу ивэл гоё юм байна гэж бодсон. Тэгээд тэр нь яг чин сэтгэлээсээ бас өөрөө ч тэгж одоо хайр дурлалд умбаж явсан үе байсан учраас гоё дуунууд гарсан байх тий. Тэгээд хүнд ер нь арай өөр одоо хайрыг дуулдаг болсон гэх юм уу? За хар гэдэг дууны жишээ хэлээ л да тэгвэл хар гэдэг би ер нь л дууга хэвийн байдгаас жоохон өөр хийхийг хүсдэг. Одоо стандартаас жоохон үглээгээ ч юм уу зарим нэг бус байдгаас жоохон өвөрмөц бус хүмүүсээс арай өөрөөр хийхийг хүсдэг байсан. Тэгээ дуунуудаа ч гэсэн яг тэгсэн. Ер нь өөрийнхоороо гэсэн үг л дээ. Ер нь ийм байх ёстой гэсэн тийм дүрмтэй байгаагүй. Хар гэдэг дууг болохоор амар гоо сэдвтэй хиймээр санагдсан. Хайр дурлалын тийм харын тухай хосууд ер нь би нэг хардсаар байгаа одоо хүндирэх тийм явдлууд зөндөө байдаг байсан. Би өөрөө бол ер нь хүүхд байхдаа л их хартаа нөхөр байсан л та. Ер нь л юм бол нэг давчтаал ингээ бухимдаад идэг гэсэн. Тэгээд би нөгөө тэгэн гутал чинь би яг тэр сэдвийг мэдчихэж байгаа шүү дээ. Хар гэдэг зүйл чинь ийм юм байт юм байна. Тэгээд яг дуун дээр бол эсрэгтлийн хүмүүс намайг хартж байгаа юм шиг тийм зүйлээр өгүүлж битсэн боловч би өөрөө бодит байдал дээр яг тэр зүйлийг мэдчихсэн болохоор тийм зүйлээс болоод хажууд хүнээ холдуулах ч юм уу тийм дайтай хүртэл болж исэн учраас би энэ зүйлийг болохгүй шүү гэдэг сургамж болох гэж одоо сонсож байгаа ирээдүйд сонсох хүмүүст ингэж өгөх гэж зорьсон. Тэгээд ер нь бол би нэлийн хартай байсан. Тэр дууг хийхээс өмнө. За одоо тэр миних гэдэг дуун дээр бол та хартай байсан ба шүү дээ. Зөв. Яг зөв. Тэгээд алдаага засч эхэлж штэ тий. Тийм ерөнхийдөө ингүүл болохгүй юм байна. За хүний хүчээр гэж одоо юу гэдэг айлгаж одоо ингэж яхаар хүнд үлгэрлэж тусал дэмжиж хайрлуулах нь илүү үнцэнтэй байна гэх зүйлсүүдийг ойлгож эхэлсэн л да. Тэр ч одоо шилжилтийн үйл байсан л да. Дөнгөж 20 гарч ирсэн үе тий. Хайртай дууны тухай. Хайртай бол тэгэл зөрдөөсөө бүр амар хайртай бол яг хайртай штэ. Бүр гэгээлэг тийм бүр амар гэгээлэг тийм дуу хийхийг хүссэн. Зөрдөөсөө л гэл чэйжэнд хамгийн чангараа хайртай гэж ойрлох хүртэл багт тэр нь сэтгэлд хүрэхгүй бүр тэрнээс томоор харуулахыг хүссэн тийм дуу. Тэгээд ердөөсөө чин сэтгэлээсээ ердөөсөө л яг дууралцсан тийм одоо юу гэдгийг бүр нэг яг тийм л мэдрэмж шүү дээ. Тэгэл тэр мэдрэмжээл ердөөс тэрэн дээр гаргасан. Үгээр хэлэхэд хүртэл багтахаар тэр мэдрэмжээл тэр тун дээр гаргасан. Тэгээд тэр чинь одоогоос бас нэг 14-5 жилийн өмнөх дуу болж тараад. Тийм болж байна. Тэгэхээр чи одоо
бас хугацаа байна шүү Тийм. тий. Нүүн нэм хамтлаг хэцэг уран бүтээлийн завсарлагын араас яг нөө хөвгүүд том болоогүй гэл те. Яг тэр доонуудыг гаргаж эхэлсэн. Энэ ингээд хэсэг завсарласны араас одоо ингээд эргээд яг ингээд уран бүтээл хийж эхлэх тэр мэдрэмж яг ямар байсан бэ хамтлагаараа. За юу байсан? Мэдээж хэрэг түшигтэй. Ганцаараа гарч тайзан дээр гарч дуулах. Хамтлагийнхантайгаа гарч дуулах хоёр өөр үүдэг. Аим түшигтэй, хантай. За би ганцаараа байх үед хариуцлага бүх юм ирдэг. Тэгэхээр тайзан дээр алдахгүй байх, бие зүв авч явах, зэрэгтэлтэй гой харьцах гэдэл бүх юмнууд орж ирэл. Хамтлагаараа байгаа тохиолдолд биеийнхээ дутууг нөхөх, тэгээд хантай, нүмертэй, нөөлөгтэй юм байдаг. Хамтаа дуугаа хийж эхлэхэд мэдээж хэрэг гоё байсан. За тэгээд тухайн үед манайхан чинь бүгдээрээ ийш тийшээ гарцсан байсан. Монголоосоо тэгээд дүнгиж ирээд тэгээд бид дууга хийя гэд оролцсон. Тэгэл за тгийгээл хамтдаа юмнуудаа хийсэн. Эхний дуунууд яг үчээр уучлсан найз өхөндөө гэдэг дуунууд чигээ тухайн үед гарч исэн шигээ бүр бүүм хийгээгүй ч гэсэн ингээд ерөнхийдөө ингээд ингэж исэн. За тэгээд сүүлийн 2022 он ковидын дараагаас эхлээд за энэ Монголд маань мэдээж хэрэг дуу маань нэлээ бас ингээд дуулаад болохоор байсан. Амьдралаа авч явах дайтай боломжтой харагдаж байгаа. За тэгэхээр дуртай юмаа хийгээд амьдралаа аваад явах юм бол мэдээж гоё. Тийм болохоор бид хэд ингээд нийлээд одоо хамтдаа сүүлд дуулаад бараг 5-6 жил болчлоо. Хэсэг завсарласны хувьд. Яалчгүй тэгээ бүх артистуудад тийм үе байд юм бэлээ. Гэр бүл зохиох, хүүхдүүд тухайн үед нэлэх байх үед ч юм уу альч артист хичнээн дуулах хүсэлтэй байсан гэсэн өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хойш нь тавиад амьдралын төлөө аав гэдэг үүргээ хариуцлагыг гүйцэтгэхийн тулд ингэж явдаг. Гэхдээ миний хувьд хичнээн тэр үе тийм үе таарсан ч гэсэн үргэлжил дууга хийж л байсан. Өөрийгөө яг хийж гаргаагүй ч гэсэн тэнцээс хийж гаргах процессуудаа бэлтжижсэн гэх юм уу. Одоо чин дуунуудаа бэлдээл хийгээл одоо ингээл байжсэн. Тэгээ бид хэд одоо гоё байгаа хамтлаг маань ингээд энд тэнд очиод хамтдаа дуулахад үзэгчд маань ч гоё хүлээж авч байна. Бид хэд ч ойлголцох нондоо болсон. Учир нь бид одоо 20 та хүүхдүүд биш. Тэгээ тодорхой хэмжээгээр одоо ерөнхийдөө юмаа мэддэг болцгоосон. Тэгэл нэгэ бизнес ажил гэж харж байна, компанид үйл ажиллагаа гэж харж байна. Төлөвлөсөн ирчүүд байна тий. Таны хувьд яг хоёлоо бүр яг эхнээс нь ахуулаад ингээл хаашаага яваад байгаа шүү. Би таныг нөө амар жинтэй одоо бүдүүн байсныг мэдж байгаа байхгүй юу? Тэр үедээ яг таныг бол хүмүүс яг сүүлийн одоо ачныгаа хайрлагаас хойшоо ч юм уу те одоо өчигдөр дээр ч гэсэн та бол нэг тийм тарган бол байгаагүй те. Гэхдээ ер нь маст байсан. Ер нь байсан л та. Гэхдээ нэлээд тарган болцсон байсныг би санаад байгаа байхгүй юу? Тэр үедээ хэдий илтэй байсан бэ? Одоо хэдий илтэй байгаа? За би тухайн үед хамгийн дээдлэл нь 105 хил байна. 105-аас дээшээ гарсан баг. Одоо бол би ердөөс 77 78 шүү дээ. Тэгээд энэ бол ердөөсөө яг тухайн үед одоо дуу хуур хий гэж хүсэжсэн мөрөөдөл маань байсан учраас чин хасах зөв одоо стандарт бие фильтртэй болохыг бол ердөөсөө миний ажилтай холбоотой байсан. Ердөөс дуутай холбоотой чин сэтгэлээс биен дээрээ хийлгсэн шивээсүүд маань одоо өөрийгөө хөгжим хийж сурсан цаг хугацаа маань өөрийнхөө биеийг уралсан цаг хугацаа хөдөлмөр маань ердөөсөө бүгд энэ урлаг уран сайханд л зориулсан. Бүх юмаа л энд зориулж ийн яг үндэ. За тэгээд 30 настай болох үед би яг эцснийхэн булчинг харж исэн. Ингээл ар залгал харж исэн. Тэрнээс өмнө ердөөсөө харж байгаагүй. Тэгээд яг тэр үед бол ердөөсөө яг цэвэр хөдөлмөр бэлтгэлээр яасан турсан. Тэгээд тэрнээс хойш бол огт таргалаагүй. Ердөөсөө л одоо яг л хിവэрэл байна. Тийм дасгал хөдөлгөөн байнга л хийж байна. Энэ болохоор шүлэг бичих, дуугаа зохиоход спорт хийгээд унтж амарсан тарих бол үнэхээр гоё ажилдаг. Яг энэ ердөөсөө миний зарчимлалтай баримталтай хэд хэдэн зарчим байна. Сайн хоол, сайн нойр, сайн хөдөлгөөн. Тэгэл ердөөсөө нэг зүйл рүү тууштай харах. Энэ миний баримталтай зүйлсүүд. Тэгээд үнэхээр цаашдаа. Тэгээ ер нь бүх хүмүүсийн дор дороо өөр ингэсэн юу гэдэг цахилах баттай, хувийн цахилах баттай байх юм бол хүсэж байгаа зорж байгаа зүйлдээ хүрдэг. Тэгээд миний яг баримтал. Тэгээд
баримтлагдаг зүйлсүүдийн нэг юм л дээ. Тэгээд турсан шалтгаан бол ердөөсөө л тэр. Тэрнээс би өвдөж юм уу ямар нэгэн одоо буруу зүйлээс болж ч юм уу ингэж турж байгаагүй. Тийм тэгэл ердөөс цэвэр хөдөлмөрл. Тийм хүмүүс шоудах гэж явж хад би заал руу цүнхөө өрөөд явдаг байсан. Яг л тиймээс маргааш нь шартаа тавьж байгаа дахиад цүнхөө өрөөд явдаг байсан. Гой. Та ер нь хэр одоо ганцаардаг төрлийн хүн байна? Би ганцаараа байх их дуртай. Ер нь тэгжиж л дуу их гардаг. Ер нь олон дунд ингээд байгаад бужигнаад өөрийнхөө хүслээр биш бусдын одоо бусдуудын одоо санал хүсэлд нийцэх гэж одоо олуула буужиж ингэж явахаас илүү өөрийгөө яг тухтай байрлуулж байгаа өөрийгөө юу хийхийг хүсэж байгаагаа сонсоод тэгээд тэр зүйлдээ бүх энерги хүчээ зориулахыг хүсдэг. Тэгээд ердөс тэгдэг. Тэгсээр байгаад ер нь бол нэг тийм чимээ энерги тайван тэгээд их гоё тийм байгалийн тэгээд цогцтой эсвэл бол ер нь тийм яг л тийм байгальтай байх туртай. Тэгэл ер нь дууга хийхдээ ч гэсэн уул муулан дээр гарч хийх туртай. Гоё алсын бараа хараал. Тэгэл хүний чимээ шугангууд яг гоё салхилал эсвэл юу гэдэг шууд хараад ч юм уу ингээл тэгэл уулыг бас олсоос харахгүй шүү дээ. Ганцаардах туртай, төвлөрөх туртай. Төвлөрөх туртай тийм. Тэгжиж саадулдаггүй. Би хажууд хин нэгэн байхад би шүлгээ бичиж чаддаггүй. Хин нэгэн байхад би дууга хийж чаддаггүй. Хин нэгэн байхгүй бол би яг хийх гэж байгаа юм л анхаарлаа оруулаад тэгээд ер нь тэгээд шүнээр суудаг гол шалтгаан бол ердөөсөө хүнч залгахдаггүй те. Яг тийм хүн хин нэгэн саадулдаггүй эсвэл бол тийм юм хэрэгтэй болчихлоо ингэчлээ гэдэг юм байдгүй учраас шүнээр их суух туртай. Тэгээд шүнээр суугаад тэгээд нойроо бол гүцэд авах зоригтой байдаг. Тэгэхээр өдөр болтол унтдаг гэсэн үг. Тэгэл хүмүүсийг унтчихад дуунууд маань гоё дуунууд маань гардаг гэсэн үг тий. Артистууд бас нэг юм шүн онгод орж ирдэг гэсэн яриа байдаг штэ. Тэр бол зүгээр хин нэгэн одоо саад болохгүй зүгээр юм төвлөрөх цаг хугацаа л байгаа байхгүй юу? Яа тийм. Маадгүй тий. Тийм. Тэгээд ердөөсө төвлөрөөл хийж байгаа зүйл рүүгээ зориод хэрвээ нойроо аваад сайхан дасглаа хийгээд унтаж амарсан бол тэр үед бол гоё юм гардаг. Яалчгүй гоё юм гардаг. Тэгээд гоё хийсэн юм үүр цайх үед одоо үүр цайгаал шууд жиргээл болжмор жиргээл яг ингээл ирэх үед хийсэн дуу зүйл байна дууссан. За жоохон унтаж амрыг да. Ингээл унтаж амарчаал нэг 8 цагаа сайхан тоолж байгаа бол за өдрийн 2 цаг хүртэл унтахад бол нэг 8 цаг унтчих юм байна гээл. Тэгээл босч ирэл хийсэн зүйлээ сонсон готолж хөөх гээл тэгж амж. Одоо тэр хайртай гэдэг дуу мөч яг тэгж. Тэгэл тэр хийсэн дуугаа хүнд сонсгоогүй байх үедээ өөрөө тэгэл сонсон гол бүр ингээл хідэн цаг ч хамаагүй ингээл давтаал ингээл сонсоод байсан чи тэр мэдрэмж аваад ажтны амтны арилж яг тэгжсэн. Хийж дуусныхаа дараа маргааш нэгээ сонсоход салмааргүй санагдаад байгаа юм чи. Маргааш ингээл нэг дуулаа дууслаа. Тэгвэл дахиад нэг дугаар ирфлээ байн сонсдог дээр нь тавьчаал үрдээ сонсоод ах чи үрдээс уйдахгүй байгаа. Тэр дуунууд ер нь хүнд хүрдгээ. Ер нь дуу хийдэг хүмүүст бол өөрийнхөө хийсэн юм ингээд сонсоод ах салахгүй ингээд донтоод ах юм бол тэр дуу явах магадлал өндөр шүү л гэж хэлмээр тийм. Тэндээс ерөөсөө нөгөө нэг ямар нэг юм засах юм олохгүй байна. Дээрэс нь яг ингээд сонсоод баймаар тэр тий дуусчих чинь дахиж сонсмоор санагдаад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр ингээд дахиад сонсоод ингээд гол амар гоё байна. Тэгэхдээ заримдаа тийм энэ дуу яг ингээд энэ дуу одоо гоё явна дахир бас явахгүй байх ч үе байгаа. Гэхдээ тийм үед байдаг шүү. Энэ ямар гоё дуу болчихвоо. Тэгээд заримдаа энэ тэгээд одоо бас яг тэрийнх шиг явахгүй байх таа гэж бодож итл явж маах гэж юм уу. Тэгээд юм их сонин шүү дээ бас. Би яг таны YouTube-ыг дагдаг л та одоо хуучин хараал гэсэн дууны үеэс гэх юм уу? Тэгэхээр та бол тэр үеэс хойш дуу ер нь зогсоогоогүй юм байна. Тийм. Ердөөсөө зогсоогоогүй. Зүгээр яг хүүхэд нялх байх үед бол ингээд хийж исэн. Гэхдээ яг цацаад гоё дүрсжүүлээд бүр яг ингээд гоё өндөр төвшөнд гоё ингээд тавьж чадахгүй зурагтаа ч юм уу дууга тавих ч юм уу тиймэрхүү үед байсан. Гэхдээ ердөөс зогсоогүй багт. Тэгэл дуу маань мөнгө олохгүй байх чинь л тэгэл дууга хаяхгүй зүтгэл хийдэг. Одоо байли өөр юм хий гэж олон хүмүүс хэлсэн ч гэсэн би ердөөс зөрөөд ирдээс тэр зүйлээ дуугаал хийж энэ ганц амьдрах юм чинь амьдралдаа өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд тэрүүгээрээ гээд өөрийгөө болгоод амьдралаа болгоод ингээд авч явах нь бол хамгийн гоё зүйл. Тийм болохоор би энэний араас л явж байгаа тийм. Одоо хүртэл ингээл явж байна. Тийм болохоор ингээл хүмүүс энэ дээрээс одоо хараад шагнаж байгаа болов уу гэж бодож байна тийм. Би нэг өчтөр нэг нийтлэлүүд уншиж байсан юм аа.
ад жаргалын тухай одоо ингээд тодорхойлт хэлсэн олонний танил хүмүүс тэр алдартай дэлхийн томчууд нь шүү дээ. Тэдний ишлэлүүдийг уншиж байхад нэг үг надад бүр амар зөвүүн санагдсан. Хийх дуртай зүйлээ олсон хүн аз жаргалтай. Яг зөв. Үүр цайлгаад болжморч ирэхийг сонсох хүртэл ингээл олон шүн ингээл нойргүй ингээд байсан ч гэсэн амар гоё юмаа хийгээд чадсан юм шиг бүр амар бүр төсөөлөхөөс илүү том ингээд бүр хит дуу хийчлээтэй гээд мэдээд тэрийг ингээд унтах чинь ямар гоё гэсэн. Тэг маргааш босч ирээ тэгээд ингээд тэр мэдээ тийм дахиж ямар ч мөнгнөөс илүү шууд ингээд унтахтаа ингээд дэлхийг тэрвэрээ бодож байгаа шүү дээ. Тийм тэгээд одоо мөнх байх ч боломжтой гэсэн үг шүү дээ. Энэ тийм миний Майкл Джексон тэр бол одоо хичнээн ингээд энэ чи би энэ байхгүй байгаа ч гэсэн дуунууд нь ингээд явж л ш. Тэр мөнх л насалж байгаатай ялхаа байгаа. Тийм том зүйл шүү дээ тийм. Гой. Баярлалаа. Тэгээд хоёлоос зөндөө олон зүйлийн тухай бас ярихыг зорилоо. Тэгээд даанч манай нэвтрүүлгийн маань цаг хугацаатай учраас подкастаа бас энд хүргээд өндөрлүүлэх гэж байна. Тэгээд юун төрөнд бас таныг манай подкастын маань урилгаас хүлээн авч хүрэлцээрсэнд маш их талархаж байна. Баярлалаа. Хүүхдийн радиогийнхаа хамт олонныхоо өмнөөс таны одоо бүх уран бүтээл гоё гялцаж тэр нэг юм хайр дүүрэн мэдрэмжийг олон хүн түгээгээсэ гэж хүсэж байгаа юм шүү гэдэг хүн. Баярлалаа. Мэдээж та эдийнхэн бас цаашаас ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд мэдээж хувийнх нь амьдралд нь бас ад жаргал хүсье. Өдөр мөрийн гоёор өнгөрөөгөөрөө. За тэгээд хүрэлцэж ирсэндээ маш их баяртай байна. Гоё яриа өрнүүллээ. Баярлалаа. Бас подкастын маань сүүлийн асуулт байгаа юм. Ерөнхийдөө артист яг энэ дуу уран бүтээлийн төлөө одоо цохилж байгаа тэр хүмүүсээс асууж байгаа асуулт тахгүй. Хэрвээ та хөгжим байсан бол ямар хөгжим шиг дуурах байсан болоо? Төгөлдөр хурлах үнэхээр гоё шүү дээ. Би гитар тоглодог ч гэсэн, гитар дуртай ч гэсэн яг төгөлдөр хурал гэж хэлмээр байна. Төгөлдөр хуур бол хөгжмийн яг хаана л да. Тийм төгөлдөр хуур гэж хэлээ. Надаа бүх хөнгөө байна гэж байгаа. Тийм. Ингээл ганц ингээл дарахад бүх юм хэлбэр байхгүй тэр чинь. Яг ингээл төгөлдөр хуур үнэхээр гоё. Тэгээ подкастын маань өндөрлөх цаг хугацаа төгссөн байна. Тэгээ яг одоо бид бүхэнтэй хамт байгаа сонсож байгаа хүмүүст таныг нэг дууг зориулаач гэж хүсэж байна. Тэгээд хөтлөгчийн зүгээс уучлаарай. Зөвхөн нэг юм хүсчээ. Ачныг хайрал дууг дуулаад өгч болох уу гэж хүсэж байгаа шүү. За тэгээ. Нээлттэй. Окей. Хамтаа үлийн сонсцгоо. Эй. Жав хоёртой хүн бүхэн хайртай гэлж ирэн тэдний сэтгэл бидний сэтгэл дүүрд өвгөн өглөө тэдний төлөө гэсэн бидний сэтгэл мөргөл чамтай байна гэсэн тэд бидний итгэл эвдэн найртай сайхан байхад бид бүгдийн зүтгэл жава хүндлэх нэг л бидний сэтгэл морчлон амьдрахтай төрсөн хүн бүрийн жаргал хүсэл ясал дүүрэн байдаг энэ ах уурчлал хүний амьдрал ганцхан дохохын залуу насандаа хайрлах ёстой нэг хайрлсан шиг хайрлаа хамгаас эрхэм дутаа дуугаа дуулсан шигээ дуулъя надтай өрхөж нөхрөлж явсан сайн муу хүмүүс миний амьдрал тухай суулгаж өгсөн найс нөхөд хамгаас илүү намайг хайрлах миний найз зөвхөн хань болж амьдрал олох чихээ сайхан бүсгүй чамдаа би чинь хайртай Хэрэг дооны сүлдэр хипхоп аутогсон Хүүхэд байхаас гадуудаг байсан I stop Тайзан дээрээс агсах харсан бүхэн огштог Бутаавсан чихэн тахай рэп гангста Од болох хүслэг завсар зайгүй самарсан Уран зорих хүсэл бэлгэж олон камарсан Босоо малгай өргөн дэлгэн чинь нэмэрсэн Мөсөн оргил үхэд нэрээ додон мөхөлсөн Индэг гэм хааны тэмтэн байх сто Индэг гэм дэмхүү сапа нарыг даах сто Дэлхийд төдөө Монгол гэвэл тэтэн байх сто Төмөр тавьдагтал болж хизүүн гангста Амьдрч явах хугацаанд нэгэн охин дурлаад Үнэхээр сайхан жаргалтай байсан миний хичээл байсан бүхэл зүйлээ түүний төлөө гэдгийг миний баган үнэхээр үнж найзууд намайг мэдэндээ Rest in peace Аги Подкастт маань оролцсон тэгээ бас гайхалтай мэдрэмжийг төрүүлсэн танд бас үнэхээр их талархаж байна. Баярлалаа уурсан та бүхэнд баярлалаа. Баярлалаа бүгдэнд нь баярлалаа үзэж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Подкаст энд хүргээ өндөрлүүлж байна. Хөгтөнгөр подкасттай маань хамтдаа байсан сонсогч үзэгч та бүхэндээ баярлалаа. Зочиндоо бас талархаж байна. Тэгээд бид бүхний албан ёсны
хуудасуудыг дагаж бидэнтэй нэг дээрээ бид бүхний бас хүргэж байгаа подкастуудыг цаг үе алдалгүйгээр бас хүлээж аваарай гэж та бүдгээ уриалмаар байна. Хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Хүн болгонд агуу их харийг хүсэн өргөе. Баярлалаа. Бүгдэнд баярлалаа. Баяртай. Ажрал хүсье.